Зя сайн байцгаана уу сонсогчдоо. Сонс подкастын чинь 8 дахь дугаар. 8 дахь дугаарын мэндийг та бүхэндээ хүргье. Зя тэгээд энэ удаад бид хоёроо маш сонирхолтой юм сонгосон байгаа тий. Адлын явдалтай тэгээд уншиж авах хугацаанд бол ямар ч байсан бүр ингээл нулимс тослуулаад ерөнхийдөө уншсан гэж хэлж болно. Тэгээд тасралтгүй тий. Бодит хүний амьдралаар бичсэн ном байгаа. Тэгээд маш их сонирхолтой. Тэгээд хамтдаа шууд ном руугаа ороод явъя. Тэгээд номны нэр бол Run Baby Run гэдэг нэртэй ном байгаа. Гүү жалаагүй. Гүү хүмүн гүү ч юм уу те. Ямар ч гэсэн Run Baby Run гэдэг нэртэй. За тэгээд энэ хүүг Nikki Cruz гэдэг. Тэгээд өмнөд Америкийн Puerto Rico гэдэг жижиг арал дээр төрж өссөн юм хүү байгаа. Тэгээд олон хүүхэдтэй айлд төрсөн. Тэгээд ээж аав нь ямар зүйл хийдэг хүн байсан бэ гэхээр тэгэж нэг юм сүнс дууддаг. Тэгээд одоо ямар нэг байдлаар хүний дотор байгаа тэр шүүгэлсэн муу одоо тий сүнснүүдийг хөөдөг. Тэгээд зайлуулдаг. Тим зүйлийг хийдэг. Тэгээ бас сүнс дуудаж мууддаг. Ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйлүүдийг хийдэг ээж аав хоёр. Тэгээ тэрүүгээрээ одоо нөгөө амьдралаа залгуулдаг гэхүү. Тэгээ тэр хавийнхын тосгоныхын бүх хүмүүсүүд тэдний гэрт ирж асуудалтай ахын бол тэр хоёроор бүгдийг одоо аргалуулж янзлуулдаг тим гэр бүл төрсэн байгаа. Тэгээд айлын 5 6 хүүхэдтэй тэгээд айлын дунд хүү болж төрсэн. Тэгээд ерөнхийдөө аав нэг хатуу хүн маш том өндөр биетэй. Тэгээд яг тэр газраа бүр ингээд маш том өндөр биетэйгээр алдартай бүр giant гэдэг нэртэй тийм хүн байгаа. Тэгээд хүүдээ гэхдээ ямар ч байсан тэд айгүй хатуу ханддаг байсан. Ерөнхийдөө аав нь уурлахаараа дахиагаар дүүрэн одоо нэг юм тагтаагаар дүүрэн ийм юунд дотор аваачаад тагтааны үүрэнд дотор аваачаад хийчдэг. Нөгөө хүүхэд нь айгаад уйлахаар нөгөө тагтаанууд нь хүүхдийнх нь уйлаанаас олоод ингээд нөгөө хүүхдээ чинь ингээд далавчаар ингээд үргээгээ цохоод өвтгөөгөөд тэг нөгөө хүүхд чинь уйлдаг. Бүр тийм байсан. Тэгээ ээж нь хүртэл зодж байгаад бүр ингээд тухайн алтал нь хүртэл зодж исэн. Тэгээд ээж нь хүртэлтэй чи бол сатаны хүүхэд гэж бүр нэрлэлдэг. Найз нөхлүүд нь гэрт нь ирсэн юм хумаараа сууж байхдаа хүүн гаднаас орж ирээд ээжээ гэдээ ороод ирэхээр яасан сатаны хүүхэд гэд. Тэгээд тэрийн сонсохдоо манай нөгөө Ники маш их гомддог байсан. Надад яагаад ингэж амар хатуу хандж байгаа. Намайг яагаад ингэж сатаны хүүхэд гэж нэрлээд байгаа ингээд юусоо ойлгохгүй хүүхэдээс учраас тэгээд яг ээжийнхаа аавынхаа яг энэ хатуу хөтүү хандж байгаа, зодуулж байгаа. Тэгээд өөрийг нь үл хайхарж байгаа. Ердөөсөө тоодгүй. Тэр хүүхэд ингээл уйлж идэг, уйлах ч юм уу те. Асуудал байхад ээж аавдаа ирэхэд ердөөсөө тоодгүй. Тэгэл зүгээр л жоохон буруу юм хийгээл хүүхэд юм чинь буруу юм хийн гут нь аваачаал шууд зодоолч юм уу эсвэл яг тэр тагтаануудын нөгөө нэг амбарт аваачдаг, хайчдаг. Ганцаар ингэдэг нөгөө хүүхдэлхороо айгаад уйлдаг. Тэгээд нэг удаа яг ээждээ тэгж зодуулахдаа маш их үзэн ядсан байгаа ээжигээ. Би бүр ээжигээ үзэн ядж ингээд бүр амандаа өглээд бүр ингээд маш тэр зэвүү хорсол бүр төрний зүрх сэтгэлээс гарсан. Тэгээ би дахиж хизээч би ойлгохгүй энэ миний хамгийн сүүлчийн тэ ойлгох тэ миний нулимс ах болно гэд бүр өөртөө амлаад тэгээд тэр үед маш тэр хорслыг зүрхэндээ хийсэн байдаг. Тэгээд сургуульд орох болдог. Сургууль орох насандаа ирэх үед сургууль дээр маш их асуудлуудыг таардаг болсон. Тэгээд тэр хүүхдэд бол ямар ч тийм уян зөөлөн хүнийг хайрлах энэрх гэсэн зүрхсэтгэл байхгүй. Зүгээр хорслоор үзэн ядалтаар дүрсэн байсан. Яг тэр ээж аваас авсан тэр үзэн ядалтаараа бусад хүмүүсүүдийг би хохироо, бусад хүмүүсүүдийг би өвтгөе гэсэн л тийм бодолтой байсан. Тэгээд хүүхдийн тарих толгойг хаглаад багштайгаа хүртэл ингээд те маш хүнд хэцүү асуудлуудыг ингээд нөгөө гарангуут нь аав нь байрж аваад зодтдаг. Тэгэн гутаа нөгөө хөлт чинь одоо бүр гэрээсээ зүхтаадж байгаа. Тэгээ зүхтаагаад маш хол явсараад 2 3 хоног хаашаа ч мэдгүй явсараад ухаан алдаа твчих хахтан цагдаа олж аваад буцаагаад гэрт нь авчид өчтдөг. Тэгээд энэ байдлаар маш олон удаа гэрээсээ зүхтаасан. Тэгээд яг энэ нөхцөл байдалд наав ээж хоёр нь бүр яах учраа олохгүй. Энэ хүүхэд яагаад ийм амар болчвоо, юу болчвоо гэж ерөөсөл маш хэцүү нөхцөл байдал байсан. Тэгээд тэр гэр бүл том болсон насанд хүрсэн хүүхдүүдийг яадаг байсан бэхээр Нью-Йорк руу явуулчихдаг байсан. Насанд хүрээд нас бий гүцээд 18 хүрэн гот нь. Тийм.
Ингуут нь явуулчихдаг гэсэн. Тэгээд хоёр ах нь ямар ч байсан аль хэдийн Нью-Йорк руу явчихсан байсан. Тэгээд Никигийн хувьд болохоор нас нь хүрээг учраас явуул гэхээр болдгоо. Тэгээд бас энэ тэрчэнэ байлгаад ахаар маш их асуудлуудыг ингээ түүгээд исэн учраас зүгээр шууд ах руу нуцтаад ерөөсөө л чи хажуудаа авч энийг ерөөсөө дүүгээ хажуудаа авахгүй бол бид нар энэ чи дийлэхгүй нэ чи аваач л гэсэн. Тэгээд ах нь за явуулаараа гэд. Тэгээд тэд нар шийдвэр гаргаад Никиг ээж нь явахт нь хамгийн сүүлээ одоо хүүгээ хараад ингээд тэврээд уйлсан. Гэтэ юу ч хэлж чадахгүйсэн. Тэгээ Никэд болохоор ямар ч зүрхсэтгэл нь хөдлөөгүй. Би ингээрээсээ явах гэж байна. Яг үнэндээ болохоор тэгээ намайг эднэр явуулж гин, намайг эднэр ерөөсөө хайхрахгүй байна. Би угаасаа л эднэрт үн цэнэгүй байсан учраас яг гэсэн л тэр нөгөө хатуу сэтгэл нь байсан. Ямар ч сэтгэл хөдлөөгүй ээж нь уйлсан. Тэгээд аав нь болохоор ахих нь дугаарыг цаасан дээр бичээд тэгээд Нью-Йоркт буунгуудаа чи ах руугаа ингээд холбогдорой гэд юм ингээ Германд нөгөөд тэгээд $10 Германд нөгөөд тэг явуулсан. Тэгээд аав нь болохоор бас зүрхсэтгэл нь хөдөлсөн хүүгээ ингээд жоохонд ингээд явуулж энэ да миний хүү хэцүү байна да гэд. Тэг ямар ч лээсэн ингээл маш тийм нөгөө явуулж байгаа учраас зүрхсэтгэлүүд нь айгу ээж аавын зүрхсэтгэл ингээд тийм хөдлөөд тэгээд ямар ч лээсэн Никийг онгоцон цулгаад Нью-Йорк руу ингээд явуулдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бас өөрөө айгу тийм хөдөлгөөнтэй л хүүхдээс юм шиг байгаа юм л да. Тэгэл байнгын лаашааш ингээл гүйжлээдэг. Тэгэл нэг докторгүй байгаад идэг. Тэгээд тэрнийг нь аав нь өөрт нь болохоор нэг юу гэж зүүрлж хэлсэн бэ гэхэлэр нэг тийм шууны тухай түүх ярьж өгдөг тий. Тэр шуу болохоор ингээд хизээч газарддгүү үргэлж ингэж нисээтэй байж байгаа л тэгэл яг өөх болохоор л газарт ундаг. Тэр шуутай ингээд өөрийн зүрлээтэй. Нэг чи яг энэ шуу шиг ингээд үргэлж ингэж ямар нэг юмнаас зүхтааж дандаа ингэж одоо гүйж байдаг учраас тий. Одоо чи яг энэ шуу шиг хүүхдээ тэгээ чамайг бол ингээд одоо асрахад айгүй хэцүү. Тийм учраас ингээд бид нэр ингээд чамайг явуулж байгаа гэд аав нь яг хамгийн сүүлийн удаа ерөнхийдөө Никитэй барыг нэг 5 үг сольж үтсэн ганцхан дурсамж нь барыг тэр тухайн тэр нэг шууны тухай л тийм дурсамжл үлдсэн байдаг гэж хожим ярьж идэг. Тэгээд Ники Нью-Йоркд бууж байгаа. За ингээд одоо ах нь бол уг нь ингээд нөгөө хүлээж авах хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээд гисэн чинь онгоцноос ерөөсөө шууд буунгуудаа ах руугаа ч утсаар ирээгүй. Ерөөсөө хин нэгнээс тусламжж ирээгүй. Шууд л зүгээр л зогтсон байгаа. Тэгээд явж байгаад нөгөө унтах орон өнтер байхгүй тий. Амар хүүтэн тэгэл тэр чинь одоо энэ үе чинь болохоор 1950 одоо 5 оны үе гэж байгаа байхгүй Нью-Йоркд тий. Тэгээд яг нэлийн хүүтэн цаг агаартай байж таарсан. Тэгээд айгүй тийм хүүтэн цас унтсан тэгсэн мөртлөө цас нь нэг тийм нэг ингээд гой цагаан биш тий. Амьдралдаа анх удаа уг нь цас харж байгаа. Тэгсэн чинь тийм харж байгаа цас нь тийм цагаан биш. Дандаа ингээд шавар шахваатай хойлтсон тий. Тэгээд амар мухай чихүүн тийм хүүтэн тэгээд дулаахан хувцж байхгүй, мөнгөч байхгүй, яг $10 тэгэл хайчгаа мэдгүй, яг яага мэдгүй нэг юм нөгөө concrete jungle гэдэг шүү дээ нөгөө цементэн одоо тийм юм шигүү дотор ингээд төөрсөн хүн мэт ингээд годомжинд гарч байгаа. Тэгээд нөгөөдөг чинь нөгөө идэх юмч байхгүй да өлсөөд ядраад ингээд газар ингээд годомжинд хэвтчихсэн чинь цагдаа олоод тэгээд дахиад цагдаа нь олоод нөгөөдөг чинь ингээд ухсан чинь дотор нь нөгөө ахынх нь утасны дугаар яжсан учраас цагдаа нар ах руу нуцтаад залгаад тэгээд ингээд Франк гэдэг ах дээр нь авчиж өгч байгаа. За ингээд нөхөр Франк гэдэг ах дээр очисон ч гэсэн ах нь яг ингээд сургууль мургуулд оруулаад те гэртээ ингээд байлгаад тэгдэг. Тэгсэн боловч манай хүн бол гэр бүлийнхнийгаа ерөөсө тэр чигт нь үзэн ядцсан байсан учраас яаж ч жагаал би энд лавл байхгүй дээ. Энд бол тэ одоо эндээс хурдан гарандаа цухтандаа би өөрийнхөө амьдрандаа гэсэн дотроо тэр 13 настай хүртлөөсөө тийм бодлоо тээсэл явсан. Тэгээд сургууль дээрээ бол маш удалгүй 2-3 зодон хийгээд хүүхдүүдийн тархитлагаа хаглаад сургуулаасаа бүр хөөгдөд. Тэгээд захирал нь бол тэ би чамайг дахиж энэ сургуулийн босгоор алхсан байхыг харах юм бол би өөрийнхөө гараар чамайг алан шүү гэж хүртэл бүр хэлэхдээ тулсан тийм амар уурал болж байгаа хөөх тий. Тэр нөгөө юу н
ахих нь амьдарч исэн тэр хороолол бол ерөнхийдөө маш их тийм харууд ихтэй, бас Порто Рико хүмүүс ихтэй. Тэгэд ерөнхийдөө л нэг тийм одоо геро гэж ярьдэн шүү дээ. Нэг юм харуудын тэг нэг юм амар хүмүүсүүд тийм амьдардаг тийм хороолол байсан учраас сургууль нь ч гэсэн өөрөө тийм байсан. Анх угтахтаа л тэ зодооноор угтсан. Тэгээ сургуульд нь багш нар нь юу заадаг байсан бэ гэхээр хичээл ном захаас илүүгээр хэрхэн яаж зодтолдохгүй те зүгээр л одоо нөгөө нэг яаж нэг айтайхан хүн байх вэ гэдгийг л тийм заадаг байсан гэж байгаа байхгүй. Бүр яг нэг хичээлийн сэдв баг ерөөсөө хитэж ордгоо байсан гэж байгаа байхгүй те. Зүгээр л одоо баг багш нар нь ингээл хөө чи болоо тэрийг ингэдэг чи айлын доошоо суун тэр гисээрэн байгаад баг л хичээлийн цаг маг өнгөрчдөг байсан гэж байгаа байхгүй. За тэгээд нөгөө 6 сарын дараа Франк гэдэг ахын даа амьдарч байгаа сургуульдаа маш их зодон зохион хийгээд сургуулиас хөөгдөд ахан дэгдэг байхгүй. Чи одоо сургуульд л явах юм бол одоо манад амьдар. Сургуульд явахгүй гэвэл бид нэр ингээд чамааг одоо гэртээ байлгаж чадахгүй нэ гэд тэгээ хэлдэг. Тэгсэн чинь нөгөөдөг ч юм уу угаасаа сургуульд явахгүй гэдгээ бүр шийдтсэн байсан. Тэгээд ахыхаасаа цухтаагаад ингээд гараа явж байгаа. Тэгээ гараад явсан чинь одоо орох орон байхгүй учраас байр хайх хэрэгтэй болдог тий. Тэгээ байраа хайж явж байгаа одоо хаана байх үгээд явж чад нэг хүнээс тэнд ийм түрээсийн байрнууд байдгаа гэд нэг газар зааж өгдөг. Тэгээд тийш ингээд яваадсан чинь одоо нилээн хүнд газар тэрэн дотор бол аригчин, дамигчин тэгэл харт амхинд мансуурчсан тий. Бүр юм донтцсон хүмүүсийн бүр ингээд хүмүүсээр дүүрэн тийм жижиг өрөө тэгээ нийтийн 0-той нэг тийм нийтийн байрны нэг жижиг өрөөг тэр чинь 7 хоногийн $10 тий $10 түрээсэлтгээгээд тэгээд тэр байранд орох гэдгсэн чинь нөгөөд чинь мөнгө авахгүйсэн учраас яхаа мэдгүй годомжинд явж хагаад хамгийн анх удаага хүн дээрэмдэх одоо гэмт хэргийг тэгэхэд үлдчихэж байгаа. Тэгээд нэг хүнийг очиж одоо дээрэмдээд анх удаага яг тэндээс гэмт хэрэг хийж эхлээд өөрийнхөө одоо өөрийн гэсэн юм нэг орох ямар ч байсан нэг оромжтой болоод тэгээд тэрнээсээ гараад тэр хавтайгаа ингээд жоохон танилцаад ингээд явжсэн чинь нэг тийм жоохон хүүхэд өөрөөс нь нэлээд жоохон нэг тийм хүүхэд гарч ирээд нөгөөдгөнтэй чинь танилцаад чи ингээд ямар нэгэн одоо энэ хавьд те бүлэгт хамаарахгүй болвол одоо энд нэр чи ингээд бүх монголоор бол нэг дош гэж ярьдаг штэ дош болгон өөрийн гэсэн юм эзэмшил юм бүлэгтэй тэгээ чи тэдний аль нэг нь хамаарахгүй бол чи шууд үхнээ алуулнаа наадуулдаа тэгэхээр чи хамаарах хэрэгтэй гэд тэгээд анх удаага тэр нь бас нөгөө марихуан татахыг ингээд санал болгодог. Тэгээд гисэн чинь нөгөөдөг чинь мэдгүй хүүхэд байсан учраас адилхан хоёулын хүүхэд учраас марихуаныг татаж үзээл. Тэгээд ингээд ерөнхийдөө 13 настай тэр хүүхдийн амьдрал бол Нью-Йоркийн тэр хатуу уур амьсгал те тэр ширүүн амьдрал дотор ингээд хүл тавиад яг тэд нартай ингээд хутгалдаж эхэлж байгаа. Ингээд нөхөр аль нэг бүлэгт хамаарах хэрэгтэй байсан учраас тэр бүлгүүдийг нь хайж явж байгаад тэр Мао гэд те тэр Мао гэдэг нэг тийм бүлэглэл байдаг. За тэрийг бол сонсож байгаа хүмүүс маань бас интернетээс хайгаад үзэх юм бол те Мао гэд гуглдэн гут бүр Нью-Йоркийн тухайн үеийн тэр Нью-Йоркийн 1950-аад оны үеийн тэр яг өсвөр насныхны бүр цагдаа нарч хүртэл дийлхэ болчихсон байсан тэр амар тийм гэмт бүлэглэлүүдийн тухай олон түүхүүд гарч ирнэ. Тэгээ айгүй сонирхолтой юм бэлээ. Тэгээд тэр Мао бүлэглэлийн одоо гишүүн болохоор нөгөөд чинь ингээд зориглоод очиод тэр толгойлогчтой нь очиж шууд уулздаг. Тэгсэн чинь толгойлогч нь за яг чи манай бүлэгт ингээд ормоор байгаа бол бид нэг хоёр янзаар шалгалт авдаг. Тэгээ чи тэр хоёр шалгалтын аль нэгийг ингээд авах юм бол бид нар чамайг одоо ингээд бүлэгтээ авнаа гэд тэ. Тэгээ тэрнийх нь одоо шалгалт нь гэсэн чинь нэг тийм жижиг өрөөнд дотор ингээд одоо ганцаараа 5 өөрөөсөө том тэ янз бүрийн тийм хүүхдүүдтэй зэрэг зодтолтож байгаа шууд. Тэгээд ямар нэгэн байдлаар хулчихгүй цухтаахгүй байж ээж одоо тэр бүлэглэлд ингээд гишүүн болж орж болно гэсэн ийм шалгууртай байсан. Тэгээд манайр бол нөгөө 5 хүүхдүүдтэй зодтолтоод мэдээж бол дийлэхгүй. Тэгээд шууд анхныхаа юугаар ингээд зодуулсан ч гэсэн гэхдээ хамгийн гол юм нь амар ингээд гүрийгээд тий тэр чин ар нуруугаа харуулахгүй гүрээсээр хагаад уршигаа ингээд дайрж тэмцсээр хагаад зүр ухаалт авчиж байгаа. Тэгээд сэрсэн чинь нөгөө толгойлогч нь за окей
Бид нар чамайг чи бол яг хав манай бүлэгт орж болох юм байна. Бид нар чамайг ингэж бүлэгтээ авъя гэд. Тэгээд аваад тун удалгүй эхнийхээ одоо бүлэглэн одоо тэр дээрмийн үйл ажиллагаатай бүлэглэн зодоонд ингэж оролцох тэр урилгыг аваад хамтдаа явъя гэд. Тэгээд яг анхныхаа тэр бүлэг хоёр өөр бас нэг бүлэгтэй ингэж зодтолдох. Тэр зодоон дээр ингээд очисон чинь нөгөөдөг чинь тэр зодоон дээр бол ерөөсөө яг нөгөө өөрийнхөө эр зориг одоо бүхий л юм аа ингээд шавхаж ингээд гаргасан чинь нөгөө бүлгийн толгойлогч бусд нь ч гэсэн нөгөө Никигийн чинь нилээн үнлээд те энэ чи бол өстой жинхэнэ манай талын хүн байна гэл те. Тэгээд ерөнхийдөө Никиг бүлэгтээ бүр илсүүлээд бүлэг дотроо бас өөр ингэсэн юм байр суурьтай болоод тэгээд одоо хэдүүлээ яах вэ гэдэг хамгийн анхны тэр зодоон дуусаад байжсэн чинь хэдүүлээ гоё юм мэдээ ууж идээ гэдгсэн чинь мөнгө авахгүй тэг яах юм гэдгсэн чинь нөгөө Ники чинь хамгийн түрүүнд санаачилж байгаа те бүр амархан штэ би та нарт үзүүлээ нааш намайг дагаа юу гэд тэнгуута годомж тойроод ингээд бүүнөрөө хүн дээрэмтчихэж байгаа байхгүй те тэгээд гитсэн чинь бүр нөгөөдөл чинь ингээд энэ бол бүр те манай талын хүн байна гэл ингээд улам нэр хүнд нөсөж байгаа. Тэгээд ерөнхийдөө бүлэглэл дотроо маш их нэр хүндтэй болсон. Тэр бүлэглэлийнхэн тухай бол одоо яг тэд нэр ингээл хэрхэн яаж одоо те тэр нэг харанхуй нөх шиг тэр доотлын тэр нэг одоо зойрны өрөөнд бүр ингээл те яаж тэр тамхиа татаал, арх уугаал, цогтуураал тэгээд тэр чинь өсвөр насны хүүхдүүд мөртлөөсөө одоо тэр сексиг бүр ингээд хамаа намаагүй хийгээл те тэрийг бол бүр яг ингээд нүдэнд үзэгдэл бичсэн байдаг л да. Тэгээд нэг удаа тэр бүлэглэлийн тэр нэг одоо босс нь тий толгойлогч нь бас нэг том зодооны дараа ингээд нэг хүнийг нэлийн хүнд гимтээгээд тэгээд өөрөө баригдаад шорон орчдөг. Дид одоо толгойлогч нь оронд нь ингээд толгойлогч болоод тэгсэн чинь харин мань Ники бол одоо дид ерөнхийлөгчтэй vice president гэж нэрлээд байгаа. Тэгээ vice president болчдөг. Тэгээ Маогийн одоо vice president боллоо. За энэ явдал бол нэг жил хагастай өрнөж байгаа тийм тэр дунд бол маш их олон удаа тэр бүлэглэл хоорондын зодоонууд тэгэл дошин дээр нөгөө хүн амт ирээл тэдний очиж тархитлогыг нь хагалж зодоод өөрсдөө бүр эднэр чи ингээд гараараа янз бүрийн зэвсэг мэвсэг хийгээд буу муу хулгаалаад тэгээд тухайн үедээ бол бүр цагдаа нартай тэрсэлдэж цагдаа нартай үргэлж зодтолдож байлдаг бүр тийм болтлоо хөгжчихсэн тийм бүлэг байгаа тий. Тэгэд нэг одоо удаагийн зодоон гэдэгт чинь л ойролцоогоор 200 гаруй тийм өсвөр насны хүүхдүүд хамрагддаг бүр ингээд том стадион дотор ингээд хоёр талаасаа ирээд зодтолддог. Бүр тийм тэгээд цагдаа нар дийлдэггүй байсан. Одоо тийм л амар болчихсон байсан үеийн одоо хүүхд байгаа. Тэгээд Ники удалгүй бас нөгөө ерөнхийлөгч байсан тэр толгойлогч байсан хүн нь бас нэгэн том хэрэг болоод тэрний дараа бас ингээд шоронд орчоод суллагддаг. Тэгээд гарч ирээд буцаагаад одоо толгойлогч болох гэсэн боловч нэг цагдаа нарын анхааралд яг ингээд хамаг анхаарал дээр дотор нь одоо байсан учраас ерөнхийлөгч болж болохгүй. За ингээд Маогийн ерөнхийлөгчөөр бол Ники өөрөө одоо шууд автоматар ингээд сонгогдож байгаа тийм би болж байгаа. Ингээд нөгөө Порто-Рикогоос ирсэн юугаач анх мэдгүй иржсэн төөрсөн тэр төөрөөд явжсэн тэр залуу маань ингээд жоохон хүүхэд маань тийм ингээд том бүлэглэлийн одоо ахлагч одоо ерөнхийлөгч болж байгаа. За тэгээд ерөнхийлөгч болсныхоо дараагаар маш том зодоонуудыг ингээд одоо гардам зохион байгуулж тэр хавийн бүлэглэлүүд дотроо хүртэл одоо нилээн өргөн юм цар хүрээтэй нөлөөтэй болоод одоо бусдыгаа дарж аваад тэгээд ерөнхийдөө нэг ганц л бүлэглэлтэй ер нь байнгын үзэлцдэг тэгээд бусад жижиг бүлэглэлүүд нь болохоор ерөнхийдөө Маогийн ингээд одоо далавчанд оронд байдаг те. Тэгээд Ники бол ерөнхийдөө тэрний бүх хамгийн том нь болцсон байсан учраас тэр Нью-Йоркийн тэр хавийн гудамж даяар Никигийн нэр алдар бол ингээд муу талаараа бол цуурайтах болсон. Бүр алдартай болчихсон. Цагдаа нарын хараанд орчихсон. За ингээд 2-3 жилийн дотор бол Ники үндсэндээ 20 гаруй удаа цагдаагийн газарт одоо байцаагдаж баригдчихсэн те. Хэдий боловч
тэднэрт яг батлах одоо нотлох тийм ямар ч баримт байхгүйс учраас Ники удаа дараа суллагдаад байсан байгаа. За энэ хугацаанд бол ерөөхдөө маш олон гэмт хэрэгүүд болсон, босны дотор 50 гаруй хүн нас барж исэн. Яг тэдний одоо оролцож исэн зодооноос болоод шүү дээ, тий. Тэгэл маш олон хүн гэмтжсэн, олон цагдаа нар гэмтжсэн. Ингээд маш их тийм одоо бүр дайн гэхэд хайшин. Гэхдээ ер нь бол баг дайн шиг л тийм л амьдралаар нэг өөрөө ингээд туулсан. За тэр хоорондоо бол яг бүлэглэлийн нөгөө дид ахлагч болон одоо байнгын хажуудаа байдаг хоёр маш сайн найзтай болсон байдаг. Тэгээд ингээд хоёр сайн найзтай болсон, тэд нартайгаа үргэлж бүх зодоонд ингээд хамт явж идэг, дандаа хамтдаа байсан байдаг. Тэднийх нь нэг нь бол Израиль гэд нэртэй, тий. Тэр нь бол бүр хамгийн дотных нь сайн найз болж хуурсан байдаг. За ингээд Ники тэгээд Израиль хоёр маань тэр Нью-Йорк даяар алдартай тийм асар том Мау гэдэг бүлэглэлийн одоо толгойлогч нар болоод ингээд явж байгаа. Гэтэл нэг өдөр одоо тэдний амьдралд их сонирхолтой юм болж хувирнтэй. Тэгээд яг энэ бүх одоо зүйлсүүдийг хийгээд явж явах үедээ Никигийн дотор юу болж исэн бэ гэхээр улам илүү бүр ингээд юмыг хийх хүсэл төрсөн. Бүр хүн алж үзээд ингээд цуснд нь гараа хүргэж үсэх юмсан гэсэн бүр яг тийм хүсэл хүртэл төрж хүн алхахыг хүсэж исэн. Тэгэл тэр зодоонуудад дотор хизээч айж голчээдгүй хамгийн мундаг зодтолдог нэг нь байсан болохоор бүх зүйлийг ингээд нөгөө толгойлж дээрэмдэж тэгэл одоо ингээд бүлгэл дундаасаа бараг дуртай охиноо сонгож авах үед тэр одоо тий Никигийн одоо тэр хүссэн охин заавал Никитэй одоо тий girlfriend найз охин болж тэр 7 хоногнд байдаг ч юм уу тий. Тэнгууд дараа нь дахиад найз охиноо сольдог ч юм уу. Тэгэл ерөнхийдөө энэ бүхнийг хийж явах дотор бол тэр амьдралд байх хүний мэдрэх үзэж болох тэр нөгөө хүнийг зүйлийг хийчихээр дахиад ингээд бүр лавшраад хиймээр байдаг. Яг тэр нь төрөөд л улам хатуу болоод улам бүр ингээд тэг хамгийн бозор муу зүйлүүдийг хийгээ зүрстгэл нь бол зүгээр л яг л чулуул байсан. Ердөөсөө хэнийг ч өрөвдөж инэрч одоо хэнийг ч хайрлан гэсэн тийм ойлголт Никигийн хувьд байдаггүй. Зүгээр л шууд үүдэлцэн тэгээд өхөл үхэн гэсэн яг тийм л одоо хүн одоо ингээд дотор нь төлөвшөөд ингээд яг явж байгаа. Одоо энэ бас нэг найз охин байгаа нь л да. Тэгээд яг тэр үед нь бас нэг гарч ирсэн. Тэгээд тэр охин болохоор энэ гудамжинд нэг хүн одоо юу яа биднэрт гоё сони содон юм үзүүлнэ гинэ хэдүүл явж үзье гэд. Тэгээ нэг өдөр явдаг найзтайгаа хамт. Тэгсэн чинь яг нэг гудамжинд нэг юм маш тайз засчихсан. Тэгээ маш олон тэр нөгөө бүлэглэлүүд бүгдээрээ нийлээд хүрээд ирсэн мэс. Тэгээ тэнд тэгсэн чинь Дэвид Wilkerson гэдэг нэг хүн тэнд гарч ирчихсэн бүгдээрнгийн. За одоо энэ бүх бүлэглэлүүдийн ахлагч толгойтлогч нар нь ингээд байна уу гэд асуусан чинь бүгдээрээ байна гэд. Тэгээ тэр хүн яг тэнд юу ярьсан бэ гэсэн чинь яг тэр үед Есүс чамд хайртай, Есүс чиний гмийн төлөө нас барсан юм а гэдэг зүйлсийг яриад яг сайн мэдээг тэр гудамжинд ингээ цагаан хоолгоор тараасан. Тэгээ тэрийг ингээ сонсох үед амар сонин сонсогдсон. Тэгээд тэр ярианд анхаарлаа хандуулахгүй ингээ за гэд явах гэсэн чинь найз охин нь үгүй энийг сонсоол та энэ сонирхолтой юм яриад штэ гэд айгуу ингээ татсан. Тэгээд юу яриад байгаа юм гээд нөгөөдөг ч айгу дургу ерөөсөө нэг тэрэнд анхаарлаа хандуулахгүй явах гад гэсэн чинь яг тэр хүн ярьж исэн тэр сайн мэдээгээ дуусгаад хамгийн сүүлд нь за тэгвэл одоо энд ирсэн бүх толгойлогч нарыг би урд гарч ирээч гэж хүсэж индээ би тэднэртэй гар барьмаар байна гэж асуусан. Тэгээд бүх толгой байх гэж бодож байна гэл тий. Та нар бол тий энд бол хэлэхдээ номдор хэлэхээр та нар чикен биш үсттэй тий дахиа биш үсттэй тэгвэл гараад ир гэсэн. Тэгээд нүүдүүл чи би нэг шортохдоо дандаа чи дахиа юм уу хулчгаар дахиа юм уу гэж дандаа тэгдэг. Тэгэн гут нь та нар тийм биш үсттэй захлаг би тэр бүх толгойлогч тэрээр би зүгээр гар барьмаар байна гэсэн. Тэгээд яг тэр үед одоо тэнд байсан бүх тэр бүлэглэлүүдийн толгойлогч нь гарч ирсэн. Ники гарахыг хүсээгүй. Тэгсэн чинь яг тэнд байсан нэг бүлэглэлийнх нь чи хулчиж байгаа мó гэл агуу нөгөө нэг шордож эхэлж байгаа. Тэгсэн чинь нөгөөдөг чинь гармааргүй. Тэгээ эхлээд төрүүлээд гарсан ахлагч нар нь яаж исэн бэ гэсэн чинь тэр Дэвид гэдэг хүнтэй гар бариад тэгээд үг солих үедээ
гэд өвдөг сүгдчихсэн. Тэгээ тэрийг харангуйтаа амар эвгүйсэн гэсэн. За энэ хүн чи яг яах гээд байна? Гар барийг гэснээр намайг бүр тэр олонний өмнө өвдөг сүгдүүлэх гээд байна. Би яаж энэ зүйлийг хийдин чадахгүй гэд бүр ингээд дотор тэмцэлдээд байсан. Тэгээ аргагүй ирэхэд нөгөө нэг шордоод байсан учраас гарсан байгаа. Тэгээд гараад гар барихад тэр Дэвид гэдэг хүн Ники тэ Есүс чамд хайртай шүү гэж хэлсэн. Тэгээ тэрийг сонсохдоо дотор нь маш уур хүрсэн. Хинч хизээч намайг урд нь хайрлаж байгаагүй, хинч угаасаа хизээч намайг хайрлахгүй. Энэ одоо юу яриад байгаа ингээд маш уур нь хүрсэн. Тэгээ шууд тэнцэнэ шууд тэр олон дундаас хаяад ингээд яваад өгсөн байгаа. Тэгээ уур нь хүрээ нөгөө найз охиныгоо дагуулад явъя гэд. Тэгээ нөгөө нэг тэдний уулзаж суудаг нэг тийм одоо подвалд одоо ингээд уур нь хүрсэн ингээд тамхиад татаад тэгээд амар чанга тэр нэг хөгжим тавьсан уур нүрээд би тэр нөгөө нэг Есүс чамд хайртай гэдэг үгийг сонссон ч юм уур нүрээд бүр ингээд тавьчтаад тэгээд яг тэр үед тэнцээ ингээд уурдлаад сууж исэн чинь ардаас нөгөө Дэвид гэдэг нөгөө хүн ороод ирсэн тэр номлогч. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр Ники би чам нэг юм хэлэх гэсэн юм аа. Есүс чамд хайртай шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөөдхний чинь бүр ууранд өрөлзээд шууд нүрэлөө нулимсан. Чи яах гэж орж ирсэн энэ ч. Энэ бол те миний эзэмшлийн газар чи энд байх ёсгүй. Чи энэ ч дахиж те орж ирээ чи дахиж юм ярих юм бол би чам шууд аална. Чи яг одны чинс одоо те зайл гэсэн байгаа. Тэгсэн чинь Дэвид юу гэж хэлсэн бэ гэхээр те чи намайг алсан байсан ч гэсэн миний алсан те миний биений бүх эд эсрэгтэн болгон те Есүс чамд хайртай шүү гэж хашгирах болно гэж хэлээд тэгээ нөгөөдөг чинь бүр юм чулуудах үед Дэвид гараад явсан. За би явлаа гэд гараад явсан. Яг тэр бүх зүйлийг сонсоод бүр үнэхээр бачимдаж маш хэцүү болсон. Амар тайвангүй болсон нөгөөдөг чинь бүр яахаа мэдгүй. Тэгээд уул нь гэртээ тийм их тарьдаггүй. Дандаа шөнө 2 3 хүртэл тэг ингээл гудамжаар доншуучлаа л тэгэл тэнцэнэ тамхиад даал архиа угаал тэгэл байж идэг. Тэгсэн чинь ерөөсөө хэцүү эс учраас шууд гэртээ ирсэн. 11 цаг маш эрт тэр хүний хувьд 11 цагт гэртээ орно гэдэг бол байж болшгүй зүйл. Гэтэ ягаад гэвэл ингээд Есүс чамд хайртай гэдэг үгийг сонссон чинь бүр ингээд байж чадахгүйсэн учраас гэртээ ороод хаалгаад түгжээд тэгээд бүр ингээд тэр өрөөнд ингээд маш хэцүү болсон. Тэгээд унтах гэж оролцсон боловч унтаж чадаагүй. Ердөөсөө маш хэцүү байсан. Тэгээд арай чүжээгээд үүр цайгаад өглөөний үүр нэг 5 цагийн үе байсан. Гэрээсээ зөөрсө болив энэ өрөөнөөс гарыг гэд гэрээсээ гараад алах гад яг гарсан чинь нөгөө Дэвид чинь хүүтэнд нь хүлээгээ зогсож байсан. Тэгээ нөгөө чинь бүр хараад бүр нүдэндээ итгэхгүй чи яах гэж энд байж байгаа юм? Чи яагаад энэ зогсож байгаа юм гэсэн чинь чи шүн унтаж чадаагүй тийм үү? Гэт бүр тэгж хэлсэн чинь бүр ингээд яаж энэ намайг шүн унтаж чадаагүй мэдэж байна гэж бүр амар уур нь хүрээд яагаад гэвэл би ч гэсэн шүн унтаж чадаагүй Ники. Би чиний төлөө шүнжэнгөө залбирсан юм аа. Есүс чамд хайртай гэж хэлсэн. Тэгэл нөгөөдөг чинь бүр яач чадахгүй бүр цухтаагаадгүйгээд буцаад гэрлөө ордог. Тэгээд бүр маш их давчдаг. Тэгээд яг хэд хоногуд өнгөрчтэй яг энэ Есүс чамд хайртай гэдэг үгнээс олж маш их бодлууд төрж тэгээ бүр ингээд Ники шүн бол ерөнхийдөө амар тайван хизээч унтдаггүй. Дандаа хар дарж зүудэлдэг. Тэгээ бүр ингээд улам илүү ингээ хар дарж зүудлээд ерөөсөж баг шин унтахаас ч ингээд айдаг. Тэгээд ганцаараа байхаас маш хэцүү болсон. Яг ийм үед байсан. Тэгээ нэг хэд хоног өнгөрөөд арай гэж нэг тэр зүйлийг мартагнах гад ингээ байж идэг. Гэсэн чинь нөгөө маш хамгийн дотны найз Израиль нь дахиад юу яадаг байгаа. Нөгөө нэг Дэвид чинь нэг маш том стадионд маш том зүйл хийх гэж байгаа юм билээ. Бидрийг уурсан, бидрийг бүр тусгай онгоцоор бишээ тусгай бүр автобусаар ирж авъя гэсэн. Манай маавгийн бүлэглийг бүгдийг авч явъя гэсэн. Хэдүүлээ хамт явъя гэдэг. Тэгэхэд бол Ники юу ярьж байгаа юм би тийм явахгүй надад тийш явах хүсэл алга гэж хэлж байгаа. Тэгээд тэгсэн чинь Израиль болохоор дахиад шордож байгаа. Чи яас айгаад байгаа юм уу? Чамайг яана гэж бодоод байгаа юм те. Чи бараг л те тийшэл очих хэвээр газар чи ингэж зүхтааж ингэ хулчиж байгаа юм уу гэл дахиад нөгөөд чи шордож эхэлсэн. Тэгээд яг хэвтэ мэдээж очиод үзүүлээд үгүй энэ юу нь яг яах гээд байгаа ингээ Никигийн дотор бол бараг л тэр Дэвидийг барьж аваад бараг л болохгүй бол алчандаал гэсэн бодолтой. За явъя гэд. Тэгээд зөвшөөрдөг. Тэгээд нөгөөх автобус нь ирээд бүгднгийн бүлэглэлийг нь суулгаад аваад явна. Тэгээд тэнд бүгдээрээ тэнцэнэ ууж идэл орилж хашгираал тэгэл ямар л сайхан байх уу тэгэл хамаг муу мухагаа харуулаад тэр автобусан цугаад тэгээд тэр стадионд очдог. Тэгээд тэнд тэгсэн чинь
бүх бас бүлэглэлийнх нь энэ тентгийн бүлэглэлийнх ирсэн байсан. Тэгээ бүгдээрээ хараад энэ бас мав ирж байгаа мó гэж хоорондоо бас шивнэлдээл ярилцаал. Тэгсэн чинь онцгойлон яг тэднэрт зориулаад бүр хамгийн уртлын игнийг бэлдээд өчгсөн байсан. Тэгээд тэрэд яг урд очиод суух үед яг Дэвид тайзан дээр гарч ирээд дахиад номлодог байгаа. Бурхны тухай яриад, Есүсийн тухай яриад. Тэ Бурхан энэ хүн төрлөختний төлөө яагаад ирсэн? Өнөөдөр гим нүгэл гэж юу байдаг вэ гэдэг зүйлийг хэлдэг. Тэр боддог гим нүгэл гэж яг юу ярьч вэ гэд маш гайхдаг байгаа. Тэгээд яг тэр үед тэр номлолыг хийж дуусаад ямарчлээсэн хамгийн сүүлд нь Дэвид болохоор за бүгдээрээ өргөл авцгаая гэд уриалаад бүх хүмүүсүүдийг тэнд байгаа ирсэн бүх хүмүүсүүдийг та ингээд боломжоороо ингээд өргөлийг өргөөрэй, өргөл хандвийг өргөөрэй. Танд хэдэн төгрөг байна те тэр мөнгийг ингээд те бурханд зориулаад бас ингээд өргөөрэй гэдэг тэр уриалгыг хийгээд тэгээ яасан бэ гэхээр тэрийг одоо ингээд савыг тэр хандвийг авах савыг тэр маавгийнхан байрж явахаар болдог. Тэгэл бүгдээрээ бүх хүмүүсүүд юу яагаад одоо бүх мөнгнүүдээ ингээд сакс байгаа штэ. Тэгээ тэр саксын дотор ингээд бүх мөнгнүүдээ өгөөл те харахад болвол те уул нь болвол те ингээд нөгөө хулгаад ирэм хөдөх хүмүүсийн хувьд бол маш гоё бэлэн оолзоо байхгүй юу. Зүгээр байрж аваад цуглуулж дуусаал аваад цухтахад бол бүрэн боломжтой. Тэгээд яг маавгийнхан бол бүгдээрээ тэгжэл батсан. За Ники биднэрт дохио өглөө бид нар энэ мөнгийг аваад цухтаана гэсэн. Тэгэл бүгдээрээ яг л Ники рүү нөгөө нэг дарга руугаа л харж байгаа босс руугаа тий. Тэгээ Ники болохоор яг тэр мөнгийг ингээд харахад маш их мөнгнүүд байсан, чек байсан тий. Тэгээд урд нь харж байгаагүй. Хизээч амьдралдаа харж байгаа маш их мөнгө цугларсан байгаа. Тэр стадион дүүрэн хүмүүс бүгдээрээ өргөлөгөөд. За тэгээд тэр мөнгийг аваад тэгээд хошоогоо артлын тайзаар нь дамжаад яг тэр нөгөө Дэвидэд авч өгөх ёстой байсан. Дэвид яг тэр болгоныг ингээд хараал тайзнаас зогсож ирсэн. Тэгээд нөгөөдөл чинь бүх мөнгөө аваад тэгээд шигний цаана гарчиж тэр чинь тий. Бүх мөнгөө аваад арагшаага ингээд орж байгаа. Тэгээд за бүгдээрээ хідүүлээ цухтаах уу гэж нөгөөдөл чинь тэгж байгаа. Тэгсэн чинь Никигийн дотор яагаад ч юм ерөөсөө тэр мөнгийг аваад цухтааж чадахгүй байсан. Яг тийм яад тийм боломжгүй зүрх зорих ерөөсө хүрээгүй. Тэгээ бас яад ч юм ингэж болохгүй юм шиг санагдсан. Тэгээд нөгөөдөл чинь үгүй бид нарыг цухтаахгүй гэдгсэн чинь нөгөөдөл чинь бүгдээрээ гайхаад юу яриад байгаа юм бэ? Чи чинь зүгээр үү? Юу ийм сайхан боломжийг чи өстө яаж ингэж чадж байна гэсэн чинь бүр нэг бид нар хизээч цухтаахгүй харин энийг зүгээр авааччих ёстой. Яг тэр хүнд нь аваачиж өгнө гэд. Тэгээ бүр сүлдээ та нарт мөнгө байна уу? Та нар над руугаа мөнгө хий гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг найз нь гэж одоо тийм нэг бүлгийнх нь л нэг хүүхд юу ярьж байгаа юм бэ? Энд чинь ээжийн мөнгө штэ. Би хэрвээ энэ мөнгийг өгчих юм бол би өөрөө ээжтэй алуулна штэ гэсэн чинь чамааг баг хийхгүй болвол ээжээс чинь төрүүлээд би чамааг ална шүү гэсэн учраас нөгөөх нь одоо айгаад те мэдээж толгойлогч нь учраас тэгээд нөгөө мөнгөө дурамжхан гэд хийгээд бүр арайч үчээ гэж баг л ойлгох шахуу тэгэл мөнгөө хийгээл. Тэр чинь нөгөө эхлээд өөрөө бас нөгөө $20 тэр дотроос авчдаг штэ тий. Тэгээд тэгсэн чинь нөгөө $20 авцсан учраас нэг бүр загнаад тий. Наадга буцааж игээд өөртөө байгаа нэмж хийгээд. Бүр тэгдэг. Тэгээд яг аваачаад тэгээд яг тэр бүхнийг яг ерөөсө бүрэн дүүрэн бүр эргүүлж нөгөө мөнгө хийгээд яг тэр Дэвидэд аашиж өгдөг байгаа. Тэгээд яг тэр зүйлийг Никигийн гараас авахтаа тий би чамд итгэж болно гэж мэдчихсэн юм а гэдэг үгийг хэлээд тэгээд тэр үргэлийг аваад тэр Дэвид тэр үргэлийн төлөө талархаад залбирж байгаа. Тэгэд яг тэр зүйлийг хийхдээ ягаад ч юм Никигийн дотор нэг тийм маш гой дулаан гой мэдрэмж төрсөн. Тэрний юу гэсэн бэ? Амьдралдаа анх удаага зөв зүйлийг хийсэн тэр мэдрэмж байсан. Тэгээд яг тэр мэдрэмжийг мэдрэхт Никид маш гоё байсан. Тэр нэг дулаахан маш гоё мэдрэмж зүрхтгэлд нь төрсөн. Тэгээд яг тэр үед өргөлийн төлөө залбирсны дараа яг нөгөө altar call гэж хэлдэг. Тэгээд яг Есүс Христийг та амьдралдаа хүлээж авахыг хүсэж байгаа хүн байвал та энэ урагшаа тайзан дээр гарч ирээч гэдэг тийм дуудлага байдаг байгаа. Тэгээд яг тэр зүйлийг хийсэн. Тэгээд тэгэх үед маш олон тэр бүлэглэлийн тэр залуучууд хүүхдүүд гарч ирээд яг тэр тайзан дээр бүгдээрээ өвтгсөгдөд гарч ирдэг гэдэг. Яг тэр үед Дэвид дуудлага өгөх үед Ники болон Израиль хоёр хүртэл бүр ингээд өөрийн ирэхгүй өвдөгсөгдөөд яг тэр үед бурхны ариун сүнс тэр бурхны оршихуй яг тэр газрыг бүрхсэн байсан учраас өөрийн мэдлгүй Израиль маш ихээр уйлахыг Ники хараад гайхаад байж итэл өөрөө яг тэр бурхны тэр хайрыг мэдрээд яг тэр үедээ өөрийнхөө гим нүглийн төлөө
маш ихээр уйлсан. Тэгээд бурхан өөрт нь хайртай гэдэг мэдрэх тэр мэдрэмж тэр хүний дотор байсан тэр бүх хатуу тэр гомдол тэр үзэн ядалт хорсол тэ гологдсон хинч намайг хайрлж байгаагүй хинч намайг гэж тэ санаа тавьж байгаагүй гэсэн яг тэр бүх гав гинж хүлээс тэр хүний тэр зүрстгэлийн тэр бүх цөхрөл гунигуд яг тэр дор ингээд яг угаагдаад маш ихээр байсан. Бүр өөрийн мэдлгүй зүрх сэтгэлээ барьж дийлэхгүй яг тэр оршихуд дор маш ингээд нөгөө нэг хүн дээр дарагдсан. Тэгээд өөрөө бүр толгоогоо өндөлгөд ингээд босох гэсэн боловч яг нэг тийм хүнд зүйл дарчихсан байсан учраас ерөөсөө чатаагүй. Тэгэл яг тэр газар сөхрөөл яг тэр үед Дэвид ирээд толгоон дээр нь гар тавиад Израиль тэгээд бүх хүмүүсийн төлөө яг залбирсан. Тэгээд яг тэр үед яг Есүс Христийг хүлээж аваад үнэхээр миний бурхан миний аврагч гэж хүлээж аваад бурханд итгээд яг зүрх сэтгэлээ яг өгдөг. Тэгээ тэр үед маш их баяр хөөрөөр дүүрдэг. Хизээж мэдэрч байгаагүй тэр амар тайван баяр хөөргийг мэдрэхтэй маш их баярлдаг. Тэгээд бүгдээрээ маш их тэр баяр хөөрөөр дүүрсэн байсан учраас Дэвид бүгдээрэнд нь Библи өгье гэд. Тэгсэн чинь өөрөө болохоор маш том Библи барьж ирсэн. Тэгээд тэднэрт тараагч ирсэн Библи нь болохоор айгүй жижигхэн Библи байсан учраас нөгөөдөл чинь бид нар жижигчнийг авахгүй бид нар томыг аавна гэсэн. Тэгээд нөгөө Дэвид чинь тэгээ болно гэдэг. Нөгөө том Библиудээ өгсөн. Тэгээ нөгөөдөл чинь маш баяртай нөгөө том Библиудээ чинь аваад тэгээ бүгдээрээ яг тэр газраас баяр хөөртэйгээ явсан байдаг. Тэгээд тэд нар гэртээ хараад дараа нөгөө цугларалт хийж байгаа. Нөгөө нэг подвалдо те нөгөө бүлгэмийнхаа. Тэгэд яасан бэ гэсэн чинь Ники яг тэр үед хамгийн анхны удаа гэртээ ороод хаалгаад өгчээд унтгачаа. Тэгээ Ники унтах болгондоо бууга хажуудаа тавьж унтдаг. Ямар нэгэн байдал болвол бууга аваад буутахад бэлэн унтдаг байсан. Яг тэр үед ягаад ч юм надад өнөөдөр энэ бууг хажуудаа тавьж унтах хэрэггүй юм шиг санагдаад байна гэд ерөөсөө тэр бууга хажуудаа тавилгүйгээр зүгээр орондоо хөвцсөн. Тэгээд нүдэнд анаад хөвтөх үед маш амар тайван хизээж тэр айдасгүйгээр маш сайхан унтсан. Тэгээд тэр унтахтаа бас тэгтээ нэг зүүдэлсэн байдаг. Тэгээд юу байсан бэ гэсэн чинь аав нөгөө өөрийг нь өөрт нь ярьж өгдөг байсан нэг тэр шууны талаар зүудлээ гэж ботсон чинь яг үнэндээ тагтаа байсан. Тэгээд яг толгой дээр нь ирж суугаад маш амар тайвныг мэдэрч байгааг мэдрээд анх удаага юу ч зүудлэлэхгүйгээр маш сайхан унтаж амарсан шүн байж амьдралд нь үдсэн байгаа. Тэгээ өглөөс 90 гутаа нөгөө залуучуудтайгаа нийлээд нөгөө бурхныг хүлээж авсан бүлэглийнхаа залуучуудаа нийлээд за бүгдээрээ цуглаад юу яа бүх буу одоо бүх тэр одоо өөртөө байгаа тэр буунуудыг бүгдээрээ цагдаа нарт авчиж өгөө. Тэгээд бид нар одоо бид нартай та нартай дахиж дайн хийхгүй ягаад гэвэл бид нар Есүсийнх болсон гэдээ авчиж өгье гэдэг. Тэг яг тэр үед бүгдээрээ шийдээ тгий гэл бүгдээрээ айгуу гоё ингээл баяр хөөртэй бүгдээрээ нөгөө Библиэ барайл, бууга барайл яг тэр цагдаагийн газар руу алхахдаг. Гэтэ яг тэр үед хэрвээ маш олуулаа буу барьсан хэрвээ цагдаагийн газар руу явж байгааг цагдаа нар өөртөө харсан байсан бол шууд тэднэр лүү гал нэхэд бэлэн байсан. Гэтэ ягаад ч юм тэд нар бүр ингээд тэр цагдаагийн хэсэг рүү орон ортол цагдаа нар тэдрийг юус хараагүй. Юус анзаараагүй. Тэгэд яг тэр ороод ирэх үед цагдаа нар хараад юу болж ийн бас л үүмэн дэгдэх чинь бидний хэсэг босч ийн гэл нөгөөдөл чинь бүгдээрээ маш сандралтсан. Гэтэ яг тэр үед юу гэсэн бэ гэхээр бид нар энэ буугаа өгөх гэж ирлээ гэсэн чинь нөгөөдөл чи итгээгүй юу яриад байгаа ингээд. Тэгсэн чинь та нар харал да бид нар ингээд бурханд итгэсэн бид нар Есүсийнх болсон бид нар Библиэд бид нар өчигдөр тэр Дэвид гэдэг хүнээр бид нар очиж уулзсан. Тэгээд тэр хүнээс болоод өнөөдөр бид нар ийм зүйл хийж гинэ гэд хэлсэндээ итгэхгүй бол та нар тэр Дэвидээс асуу гэж. Тэгээ нөгөө цагтаа нар чинь бүр гайхаад бүгдээрээ бүр гарч ирээд тэр Дэвид гэдэг хүн рүү уцтаад та яг одоо эн чинь ирэхгүй бол маш хэцүү зүйл болох гээд байна. Эн чинь нэг баахан хүмүүс ирсэн бууга хураалган гээд янз бүр юм яриад байна гээд бүр сандардаг. Танаас л болоод байна гэж ярьцгаагаад байна. Ирж энийгээ тайлбар. Тийм энийг одоо учрыг олж өг гэдэг. Тэгээд байжсэн чинь удалгүй Дэвид орж ирдэг. Тэгээд яг тэдний хийж байгаа үйлдэлийг тайлбарлаж өгөөд харахтаа нөгөө цагдаа нар бүр үнэхээр гайхдаг. Бүр энэ бүлэглэлийнхэн бүр ийм зүйл хийлээ гэж үгээд тэдний нүдэн бүр орой дээр гардаг. Малгайгаа аваад те бүгдээрээ амар хүндэтгэл үзүүлээд ингээд малгайгаа аваад хүртэл Дэвидийг ярьж яхад нь малгайгаа аваад ингээд цээжиндээ барайл те. Тэгэж хүртэл ингээд тэгтлээл их гайхсан л байгаа юм л та те цагдаа нар. Тийм энэ болвол хизээч байж болсгүй зүйл. Тэгээ тэнд сонсч байсан тэр нэг цагдаа хүртэл бүр ингээд гайхаад
Тэгээд тэр хүн ч гэсэн хүртэл яг тэдний хийж байгаа зүйлээс болоод бас Есүс Христэд засаг итгэсэн байгаа. Яг тэр газараа. Тэгээд тэр Дэвидэд маш их баярлалаа гэд бид тэр цагтаа нарт талархсан. Тэгээд ч та Нью-Йорк хотод байсан хамгийн том гангстер бүлгийн одоо толгойлогч өөрийнхөө хүмүүсийг дагуулад ингэж ирж байгаа шүү дээ. За яг энэний дараагаар бол бас нэгэн сонин одоо сонж явах юм. Бас нэг өөр бүлэглэлийн нэг хүн ирээд нөгөө Никийг нэг өдөр гадаа явж яхад нь ирээд зодддаг те. Тийм Есүс их болсон байна гэдгийг энэ мэдхтэй. Тийм Есүс их болцсон. Энэ одоо Христ итгэгч болчихгээд тэмүүтэ ирж зодоод тэгээд нөө чин юу яадаг. Гарын нутгалчдаг те. Гарных нь яг энэ ядам хуруу дундуур хоёрын завсраар ингээд утга зоогоод. Тэгээ нөгөө тэр залуу яг тэр үед яасан бэ гэсэн чинь бас Никид нөгөө нэг Библи уншиж хэлж ирсэн учраас Дөнгөж хэлж ирсэн тийм. Чи чамааг чиний нэг хацрыг алгадвал нөгөө хацраа тавьж өг гэдэг үг орж ирсэн учраас уул нь бол тий шууд л зодолдоол эргүүлээл буудаал ч юм уу хутгалаад алах байсан боловч Ник ямар ч тийм зүйл хийгээгүй. Тий. Яг тэр мөчид бол тэр мэдээж тэр Дэвид гэж хүний номлолыг бол нэлээд олон удаа сонсцсон байсан учраас яг тэр номлолоор дамжуулж тэр сонссон үг нь тэр өөдөөс нь дайснаа нэрээд өөрийг хутгалж хахад дотор нь юу гэсэн бэ гэвэл дайсандаа чи нөгөө нэг хацрыг чалгад нөгөө хацраа тавьж өгөх. Тэгээд тэрийг зүгээр өнгөрөөгд тэгсэн чинь нөгөө чин цус алдаад ингээд цус алдснаасаа болоод нөгөө ухаан алдаа унтсан тэгсэн чинь найзууд нь эмнэлэгт хүргээд өгсөн мэтгтэй. Тэгээд яг нь эмнэлэгт ингээс ирсэн чинь найзууд нь тэгж энэ одоо энэ Есүс Христ гэж нөхрөөс болоод бид нар одоо бүр асуудалд орох нь те чамааг яатсан байгааг нь хараач одоо өстө тэрийг очиод эргээд алъя өстө хариуг чинь бид нар өстө заавал аавна гэж тэгдэг те тэгсэн чинь хин Ники юу гэжсэн мэхлээр хэрэггүй ямар ч хариу авахгүй те харин тэр хүүхдийг тэр залууг өршөөх болно уучлах болно одоо бити дээрээ гэд ингээд урайлан дагуулад удирдаад явдаг тэгээд тэр цагаас хойш удалгүй Дэвид Ники хоёр бол нэлээд дотн болоод нөхөрлөөд те хамтдаа цагуудыг өнгөрөөгөөд эргээгээд Никийг Дэвид олон хүмүүсийн өмнө гарч өөрийнх нь амьдрал тохиолдсон урд нь болсон явдлууд болон Бурхныг хэрхэн хүлээж авсан Есүс Христийг яаж хүлээж авсан энэ тухайга гэрчлэх ийм одоо боломжуудыг ингээд Дэвид Никид бол олгодог. Тэгээ Ники ингээд нэг удаа айгүй олон тийм залуучууд яг өсвөрийн тэр өөртөө адилхан хүмүүсийн өмнө ингээд өөртөө тохиолдсон амьдралдаа тохиолдсон тэр явдлыг ярьж өгөөд сүмээс ингээд гараа явжсэн чинь нэг машин урдуур өнгөрөхдөө шууд ингээд шүршдэг байгаа тийм буугаар АК буугаар ингээд Никийг шүршээд бараг л яг ер нь бол алах яг төгсөн айгүй ойртсон тийм тэгээд тэр нь яагаад одоо тэгснийг бол сайн мэдэхгүй ч гэсэн ямар ч үсэн Никийг нөгөө үзэн яддаг те Никийг занал хийлдэг байсан тэр бусад бүлэглэлийнхэн бол асар их байсан учраас Никийг одоо ийм одоо юу гэдэг хамгаалтгүй тэр бүлэглэлтэй ингээд явах болцсон гэдэг утгаар нь очиж тэр өшөөг авах гэж алах гэж оролдож исэн нэг иймэрхүү оролдлогод бол ер нь ганц биш удаа те нэг биш аяйгүй олон удаа ингээд болж исэн гэж номон дээр бол тэмдэглэгдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нар бол бас номоо нэлээд товчлоод үсрээд ярьж байгаа те гол нарийн деталуудыг тэр дотор бол бүр аяйгүй сонирхолтой ингээд уншихаар бараг салж чадахгүй ерөөсөө ингээд өргөжлүүлэл уншсаар байгаа л дуусгахаар тийм гоё ном ба. Тэгэд тэр цагаас хойш Ники Дэвид Никийг нөгөө нэг яг ингээд алах гад байсан учраас тий байнга ингээд занал хийлээд байсан учраас ерөөсөө энийг хинчнээс авч явъя гэж Дэвид нэг өөр газар руу авч явсан. Тэгээд авч явахдаа уул нь Израиль гээд нөгөө нэг дотны найзыг ин ч гэсэн бас аваад явъя гэд яриад тэгээд юу яасан цаг болцоод маргааш өглөө 6 цагт бүгдээ хөдөлнө ягаад гэвэл энэ чинээс хол зайтай газар учраас 6 цаг машин газар өгдөг те. Эрт явнаа гэж цаг тохирсон байсан. Тэгээд тэрийг тохиролцоод маргааш нь яг Никийг аваад нөгөө Израилийг авах гээд очисон чинь Израиль байхгүй. Тэгээд ямар ч байсан за нэг ганц хоёр тойрч идөө гэд тэр хоёр тойроод даанч Ники болохоор яаж иж гал найзаа авч явчмаар байсан боловч ерөөсөө байхгүйсэн учраас нөгөө машин барьж исэн хүн маань бид нар ингэж удаан хүлээж болохгүй маш хол зам туулнаа тийм учраас эртхэн хөдөлгөө гэсээр хагаад явдаг. Тэгэд ямар ч байсан Ники тэр
газар очиод хэсэг хугацаанд байрлаад бас өөрийнхөө амьд бурхны талаар гэрчлээд яриад байж ах үед бас тэр газар яг Никийг байлгах боломжгүй болдог. Хүмүүсүүд одоо тийм шууган гараад те энэ хүн чинь одоо хүртэл одоо нөгөө нэг тэр гангуудынхаа те бүлэглэлийнх нь толгойлогч хിവэрэ энэ баг худлаа жүжиглж байгаа. Одоо энд ирээд бас нөгөө бүлэглэлээ бүрдүүлээд энэ газрыг ч гэсэн түүэн гэсэн гэдэг тийм нөгөө ховж ивүүд гарсан байсан учраас тэнцээ хүртэл байж чадахгүй болсон байгаа. Тэгээ тэр үед за маргааш ихэд нэг шийдвэр гаргана гэд байжгаад Дэвид тэр хоёр залбираад тэгээд яах вэ гэд хүлээгээд байжсэн тэр үед нэг эмэгтэйгээс дуудлага ирдэг. Тэгээд тэр эмэгтэй ямар хүн байсан бэ гэсэн чинь нэг удаа сонин уншиж исэн чинь яг энэ Никигийн талаар ингээд биччихсэн байсан. Тэгээд би яг тэрийг уншаад байжсэн чинь ариун сүнс надад энэ хүүхдийг очиж аваад чи гэртээ хэд хонуулах хэрэгтэй байна гэдэг зүйлийг надад сануулсан. Тэг би одоо Никийг авах гад одоо ингээ очиж чинь тий. Тэгээд та нар байж байгаарай гэжсэн. Яг тэрийг сонсох үедээ тэр маш их баярсан, бас маш их гайхсан тий. Бурхан ямар гайхамшигтай ажиллаж байна вэ? Бүр одоо ингээ байх газаргүй болоод явж явах үед яг бурхан яг Никийг хүртэл хаана байх ёстой тэр газрыг нь хүртэл зааж өгөөд тэгээд тэр эмэгтэйгэнд очиод хэсэг хугацаанд байрладаг байгаа. Тэгэд ерөнхийдөө яг тэр байрлаж байгаа хугацаанд яг юу хүлээж байгаа вэ гэхээр Никийг Калифорни руу Библийн сургуульд сургая гэж ярилцаад Никийг зөвшөөрөөд тэгээд яг нөгөө хариугаа хүлээж ирсэн. Ягаад гэвэл ямар ч боловсралгүй, ямар ч мэдлэггүй, тэ ямар ч одоо тэ бурхнаас авсан мөр дуудлага гэдэг ах чинь байхгүй мөртлөө Библийн сургуульд сурья гэсэн одоо өргөдлийг одоо өгчгөөд хүлээж байгаа гэсэн үг. Тэгээ Никигийн тэр нөхцөл байдлыг харсан тэ шалгаж үзсний үднэс ер нь л энэ хүүхдийг яг ямар ч байсан гэсэн тэ одоо шалгуур хангахгүй байсан ч гэсэн авч сургая гэд яг Библийн сургуулиас зөвшөөрсөн хариу аваад тэгээд шууд тэр эмэгтэйгийн гэрээс гэрлөөгөө очиод бүх юмнуудаа аваад одоо Калифорни руу Библийн сургууль зургаар явдаг. За ингээ Библийн сургуульд очисон чинь ерөөсөө Ники бол тэнд нэг тийм орчлонгоос тасарсан хүн шигтэй тэр үеийнхнийгаа ерөөсөө ойлгохгүй те нэг жоохон тийм ганцаардаатж байгаа юм шиг бусад нөгөө нэг тэнд яг хамт сурж байсан тэр оюутнууд нь болохоор голцоо нөгөө нэг пасторуудын хүүхдүүд ч юм уу те мишонерийн хүүхдүүд ч юм уу дандаа тийм хүмүүс байсан. Тэгээд Ники шиг одоо тийм гудамжны хулиган одоо дээрэмчин байсан байж байгаа тэр сургуульд орчихсон хүн тэр дотор үндэ байгаагүй учраас манерт бол нэлийн хүнд цохилт болдог. Тэгээд тэрнээсээ болоод ингээд шаналаад хөрхий эргээд нөгөө Дэвид гээд пастор руугаа бичээд загтал бичээд те пастраа би энд чинь сурч чадахгүй нэ надад хэцүү байна гээл те тэгээд тэгсэн боловч нөгөө пастор нэргээгээд зүгээрээ те чи чаднаа би чамайг чадна гэдэгт би бол айгүй итгэж байна гэж эргүүлээ дандаа тийм хариу өгöd өгдөг. Тэгээд ерөнхийдөө бас Библийн сургууль нь өөрөө их тийм хатуу дэглэмтэй мэдээж одоо Христ итгэгч хүмүүсийг бэлтэж байгаа учраас нэлээд чанга дүрмтэй тийм сургууль гэдэг те. Тэгээд явж байгаад Gloria гэдэг нэг охинтой ангийнхаа нэг охин татагддаг хардаг. Тэгэл тэр Gloria гэдэг охиныг харсан чинь тэр айгүй тийм гоё тод хар нүдтэй. Тэгээд тэр нүур царинаас нь баг гэрэл цэцэрж байгаа юм шиг те. Анх удаага тийм эмэгтэй хүнийг хараад их тийм өөрт нь их тийм гоё мэдрэмж төрж исэн. Тэгээд Глориад хэдийгээр одоо сайн болсон боловч нөө сургуулийн тэр хатуу дэглэмээс болоод хизээч одоо үг сольж чадахгүй те тухтай юм ярьж чадахгүй ерөөсөө уулзаж болцох ямар ч тийм боломжгүй зүгээр л хараад яваад идэгсэн. Тэгээд мэдээж одоо тэгжсэн учраас өөрөө айгүй их тийм арга сам хаачдаг тийм сэргэлэн залуу байсан учраас те Глориатай яаж жагаад нэг холбоодох тоогоод тэгээд нэг удаа өөрөө нэг юм нөгөө сургалтын хөтөлбөрийн дагуу одоо өөр нэг газар очиж нэг юм үйлчлэл хийх болж таарад тэгээ яг тэр үйлчлэлийнхаа үеэр нөгөө сургуулаас одоо кампусаас гараа явчихж байгаа учраас нэг утасны бүүтгэн дээр очиж жагаад сургууль руугаа залгаад тэгээд Глориагийн аав нь байна. Глориатай одоо ингээд ярих хэрэгтэй байна гэд хоолойгоо өөрчилж жагаад сургууль руу залгангуудаа нөгөө Глориатай ингээд утсаар ярих тийм боломжийг өөртөө бий болгочих тий. Тэгээд уцаар ярьж явахдаа Глориад ууг нь болоод ингээд хоёлаа болзъя ч гэдэм үү.
эсвэл чи миний найз хүн болооч хоёул үерхий гэж гуух гад хэлэх гэсэн боловч ерөөсөө хизээч нөгөө амьдралдаа тэр нэг юм хайр дурлалын гоё романтик тим ярианууд их ч юм хин нэгэн эмэгтэй хүнд ярьж байгаагүй. Ягаад гэвэл нөгөө бүлгийн толгойлогч байсан учраас манертэй никтэй охтууд нь ирж одоо үерх тийм л хүсэлтэй байдаг байсан. Тим нөхцөл дотор байсан учраас хизээж одоо эмэгтэй хүнд тийм сайн сайхан үг хэлж одоо найрах гэх юм уу те. Тийм ямар чадвар байхгүй. Тэгээ нөгөө чи юу гэж хэлэхээ мэдэхгүй би чамааг одоо миний охин болоосэй гэж хүсэж гин гэж хэлчихэж. Тэгсэн чинь нөгөө Gloria нь болохоор цаанаа ингээд айгу олон охтуудтай хамт сонсчихж байгаа тийм нөгөөдгийг. Тэгтээ мэдээж Gloria ч гэсэн тэр одоо Никигийн байгаа байдал тэгээд Никиг тэр бурхан гайхамшигтайгаар өөрчилж байгаа бүх зүйлсийг харахтаа Gloria бол Ники өөрөө уусаа айгу таалагдчихсан учраас зөвшөөрдөг. Тэгээд тэр одоо зун бас их чинь надармаатай үйл явдал болж байгаа. Тэгээ Gloria нь амралтаараа гэрлүүгөө буцчаад тэгээд дахиад ингээд нөө сургуулаа үргэлжлүүлж сурч чадхаа болоо л тий. Тэгээ яг тэр амралтын үеүүдээр бас тэр зун нь Дэвид бас нөгөө нэг Дэвид дуудаад Нью-Йорк руу Нью-Йоркт хурж ирж одоо зуныхаа амралтын үеэр хамтран үйлчлүүлчихээ гэж дууддаг. Энд байгаа өсвөрийн яг чамшиг байсан тэр залуучууд тэр хүүхдүүдэд ингээд чиний дуу хоолой чиний одоо өөрчлөгдсөн амьдралын энэ түүх тэр хүүхдүүдэд бас сонсох хэрэгтэй байна чи ирээч надтай хамтдаа үйлчлэгээ. Тэгээд тэр зуны туршид Нью-Йоркод очиж үйлчлдэг тий. Тийм тэгээд Нью-Йоркод очиод яг буух үед нь Дэвид яасан бэ гэхээр нөгөө найз Израилийн тулаар хэлдэг байгаа. Яасан бэ гэсэн чинь яг тэр үед болохоор Израиль шоронд орчихсон байгаа гэж хэлсэн. Тэгээд Дэвид шууд өөрийгөө бишээ Ники өөрийгөө буруутгасан. Миний найз те надаас болоод те намайг зан хийлээд байсан тэр зан хийлээд байсан тэр одоо бүлэглийнхэнтэй одоо те очиж хариу авах гэж угаасаа явж ийн гэдгийг мэдчихсэн. Тэгээ тийм учраас тэрнээс болоод л миний найз надаас болоод шоронд орчлоо гэд маш их харамссан. Тэгээд үнэхээр дахиад уулзах боломж гараасай. Үнэхээр гэд тэр үед маш шаналаад. Тэгээд тэр үеүүдэд тэр зуны туршид тэр бас босод бүлэглэлийн тэр хүмүүсүүдэд бас яг гудамжинд гарч ирээд айгу нөгөөдөл чинь айгу том зарлал тавьдаг тий. Маогийн станарыг мундаг толгойлогч боосон тий ирсэн байна. Бүгдээрээ тэрнээс сонсъё тэр буцаад ирсэн байна гэж тэгэн гут нь нөгөө бүх бүлэглийнхэн чинь станараа хоо гэж бүгдээрээ гүйж очдөг. Тэгэл яг тэр үед бүгдээрээ тий би та нарын өнөөдөр ямар зам туулж байгаа, юу мэдэрч байгаа, ямар зүйлийг үзэн ядж байгаа. Би тэр бүлэглийг чинь бүгдийг мэднэ тий гэд өөрийнхөө бүх зүйлийг яриад бас яг Дэвид шиг тий өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаад яриад хамгийн сүүлд нь тэгээд бас тэр авралын дуудлагт одоо ингээд дуудах үед те маш олон бас залуучууд гарч ирээд өвдөгс өгдөөд уйлаад яг Иесус Христийг хүлээж аваад амьдралдаа өөрчлөгдсөн. Маш олон зүйлүүдийг тэр зуны турш болоод өнгөрдөг. Тэгээ буцаад сургууль руугаа явах замдаа би ерөөсөө чамаг ээж автаараа очиж уулзаасай гэж хүсэж байна гэж Дэвид хэлдэг учраас нөгөө маш олон жил уулзаагүй ээж автагаа уулзахаар гэртээ очиж байгаа. Тэгээ яг тэр зүйлд нөгөө хоёр дүүн бас хараад холоос хараад хурж ирээд тэрж аваад ээж нь баярлаад бүгдээрээ бөөн баяр хөөр болоод тэрэлдэж авч байгаа. Яагаад гэхээр яг энэ бүх хугацааны туршид нөгөө Франкэд ах нь Никид юу болж байгаа бүгдийг нь ээж авд нь ярьдаг байсан учраас Никигийн хэрхэн өөрчлөгдөж Никигийн амьдрал юу болж байгааг бүгдийг ингээ нөгөө нэг хэлж ярьж исэн. Тэгээд тэр тосгоныхын хүмүүс хүртэл хүртэл харах гэж гүйж ирсэн. Тэгээд чи яасан бэ юу болсон бэ чи ингээ ярьж өгөөч гэсэн. Тэгсэн чинь би одоо ярихгүй би орой харин та нарыг бүгдийн нэрээсэй гэж хүсэж байна манай гэрт. Тэгээд би тэр үед та нарт гоё ярьж өгье гэсэн. Тэгээд яг тэр үед болохоор манай гэрт ийм олон хүн цуглаад одоо тий тэр Никигийн амьдралд юу болсон тухай ярих гэж байна гэхтний ээж нь маш баярлсан. Аав нь болохоор дургуутсан. Юу гэсэн үг ийм юм ярих юм бол тий миний бизнес одоо тий дампуур чинь би энэ хүмүүсүүд чинь тий над дээр ирж үйлчлүүлдэг. Би тэдний одоо сүнсийн дуудаж муу сүнсийн хөөж тий тэр сүнсний одоо тэр бүхэл тэр одоо нэг тэр бөөгинч гэх юм үтэй одоо ер нь нэг тийм циганууд шиг юм шиг аа. Сонин зүйлүүд хийдэг. Сүнс дууддаг нэг тийм. Тийм тэгэл айгу муу ерөнхийдөө л айгу муу сүнс бас сүнстэй холбогддог. Тэр муу сүнсүүдийг их дуудаж мууддаг. Яг тийм зүйл хийдэг байсан гэрт одоо ингээд нөгөө нэг чинь
итгэсэн бурхныхаа тухай ярина гэхээр одоо ерөөс аавах нь одоо санаад хүрэхгүйсэн. Тэгэд оройн нь яаж иж байгаа тэгээд аав нь зөвшөөрж байгаа. Тэгэд оройн нь тэр тосгочныхаа тэр чигээрээ цугладаг. Тэгээ Ники өөрийнхөө амьдралын тэр нөгөө нэг болсон бүх гэрчлэлүүдийг ярьж өгөөд тэ хамгийн сүүлд нь тэ бас нөгөө нэг altar call хийх үед хамгийн түрүүнд 2 дүүн тэгээд ээж нь гарч ирээд урд нь сүгдөөд уйлаад тэ Есүсийг би хүлээж авъя гэд гардаг байгаа. Маш олон хүмүүсүүд их үед аавын нүднээс нь нулимс гарч исэн мөртлөө ямар ч зүйл хийгээгүй хамгийн ард зогсоод харж агаад зүгээр л гараад явцдаг тэр өрөөс. Тэгээд яг тэр үед мэдээж Ники маш баяртай байсан. Бүр онцгойлон ээж нь 2 дүүн тэр хүмүүсүүд хүлээж авсан. Тэгээд тэр цагаас хойшоо тэр гэрт хизээж тэр бузар муу сүнсний ажлууд хийгдэггүй дурсан юм байсан. Тэр гэр болол дахиж тим юм хийхэ болоод нэг цэвэрхэн болчихсон гэдэг. Тийм. Тэгээд маш баяр хүртэгээр Ники буцаа сургууль руу ирж байгаа. Энэ тэр сургууль нь Библийн сургууль нь 3 жил сурдаг тийм Библийн сургууль байсан. Тэгээд буцаж ирээд Глориан хүртэл бас амралтаасаа ирээд тэгээд бүгдээрээ буцаад олчихсон байсан тийм. Буцаад сургуульдаа сурдаг байгаа. Тэгээд яг тэр үед яасан бэ гэхээр яг нэг хэсэг Ники маш сонирн болсон. Тэгээд би юу н яг яагаад энд байгаад байгаа вэ? Би ингээд ямар нэг юм хийх гэхээр надад маш их хуурай байна. Хэцүү байна. Миний итгэл одоо ингээд те өрдөөсөл ингээд болж өгөхгүй байна гэсэн нэг тийм хэцүү нөхцөл байдалтай тулгарсан нэг хантай бараг л тулсан байгаа. Тэгээд тэр үед яг сургуулийнхаа захиралтай ярилцах боломж гараад яг тэр бүх нөхцөл байдлаа хэлдэг. Тэгээд яг тэр нөхцөл байдалд яг юу гэж хэлдэг вэ гэхээр захирал нь чи Есүс Христийг хүлээж авсан. Одоо харин тэгвэл чи яг ариун сүнсний хүч чадлыг чи хүлээж авах хэрэгтэй болсон байна гэдгийг хэлсэн. Тэгээ нөөд чинь бүр гайхаад юу гэсэн үг юм яг юу юм тэгвэл би авъя л да надад өглөө гэж бараг л тэгсэн. Тэгээд яг тэр Үйлс номноос яг ариун сүнсний бууж ирэх тэр хүч чадлын тухай нэг хэд тайлбарлаад Библиэр тайлбарлаад бүх зүйлийг хэлж өгсөн. Тэгээд яг энэ зүйлийг чи ховчлон ариун сүнсний хүч чадлыг залбираад ховчлаад хүлээж авч болно. Эсвэл хүмүүсүүд чиний төлөө гар тавьж залбираад чи бас авах боломжтой. Тэгэд яг энэ ариун сүнсний хүч чадлыг авах юм бол Бурхан хэлсэн байгаа дэлхийн хязгаар хүртэл чи намайг гიშлэнэ гэсэн. Тэгвэл чиний одоо энэ амьдралд Бурханы хийж байгаа энэ гайхамшигтай төлөвлөгөөг маш олон хүмүүсүүд сонсож, маш олон хүмүүсүүдийн амьдрал өөрчлөгдөх хэрэгтэй учраас чамд яг энэ ариун сүнсний тосолгоо буюу ариун сүнсний хүч чадал чамд хэрэгтэй байна. Чи тэр зүйлийн төлөө чи залбираа гэдгийг хэлсэн байгаа. Тэгэд Ники болохоор би өөрөө ганцаараа залбирж байгаад авна. Бурхан намайг хүсэж байгаа бол надад өөрт минь өгөх ёстой гэдэг яг тэр зүйлийг хэлээд тэр хоёрын ярилцлага өндөрлөдөг. Тэрнээс хойшоо бүхэл бүтэн 7 хоногийн турш нэг яадаг вэ гэхээр хичээлээ дуусгаад бүхэл шүн болохоор унтахгүйгээр Бурханы өмнө ирж залбирдаг өстэй. Маш ихээр залбирсан. Бурхан минь надад ариун сүнсээ дүүргэж өгөөч гэл. Маш ихээр залбирсан, уйлсан, ойрлсон юу ч болоогүй. Ямар ч зүйл болоогүй. Тэгээ бүр гайхаад сүултээ би угаасаа маш их юм нүгэлтэй учраас Бурхан надад энэ зүйлийг өгөхгүй юм байна. Энэ ариун сүнсний тосолгоог надад өгөхгүй юм байна. Би энэ ариун сүнсээр дүүрэхгүй юм байна. Тэгээ би энэ хүч чадлыг авахгүй юм байна. Угаасаа би бузар муу хүн штэ. Угаасаа Бурхан яаж ч өгөх вдэ гэж хүртэл бүр өөрөө ингэж бодсон. Тэгээ эцтэй за боли би ерөөсөө энэ сургуульч сураад явах юм. Би ерөөсөө явъя. Тэгээд өнөөдөр шөнө би цүнхээ багалж аваад хинт ч мэддэхгүй би энэ газраас явъя гэж шийдсэн байсан. Тэгээд яг явах шийдвэрээ гаргачихсан яг тэр орой хажуудлынх нь өрөөний залуу нэг би өнөөдөр энэ сүмд очиж нэг үйлчлэл хийх ёстой байгаа. Тэгээд хоёулаа хамт явъя гэсэн. Тэгээд би явчихдаггүй чи өөрөө яв. Би ерөөсөө хичээл номтой би завгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь үгүй надад ариун сүнс сануулсан юм аа. Чамааг чамтай л яв гэсэн, чамааг л авч яв гэсэн болохоор би ердөөсөө ганцаараа явахгүй. Чи явахгүй гэвэл би ч гэсэн явахгүй гэд бүр ингээд хажууд нь шалаас утсан. Тэгээд нөгөөдөг чи маш хэцүү байсан учраас за энд нь явсан болж өгөөл тэгэл тэнчнээс нь сэмэрхэн цутаач да гэж бодоод Ники за явъя да гэд явсан байгаа. Тэгээд тэр ойролцоох жижиг сүмд очиод нөгөө найз нь номлол хийдэг. Тэгээ номлол хийгээд яг тэр зүйлийг ингээд сонсоод за одоо ингээд дуусах төгчийн доо за чимээгүйхэн шиг ингээд гараал явна да гэж бодож исэн. Тэгсэн чинь яг хажууд нэг маш муухай үнэртэй нэг гуйлахчин хүн Есүсийн намайг уучлаарай гэд уйлаад гів гинтхэн залбирдаг байгаа. Тэгээд юу үлээ гэ тэр хүнд ингээд анхаарал тавиад үзсэн чинь яг нэг зүйл өөрийг нь бас бүрхэж авахыг мэдэрсэн байдаг. Тэгэд яг ариун сүнсээ дүүрээд найз нэг altar call хийж идэг яг тэр үед. Тэгээ Ники бүр гүүж очоод урд очоод
баахан уйлаа тэгээ бас баярлдаг. Яагаад тэгэхээр яг тэр үед ариун сүнсийг мэдрээд ариун сүнсийн тэр хүч чадлыг мэдэрсэн учраас маш ихээр уйлдаг, маш их баярлдаг. Тэгээд найз нь тэр үед яг юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар яг энэ мөчийг бас хүлээж исэн юм Ники. Чамааг угаасаа бид нар залбирж байгаа бүгдээрээ мэдсэн. Бид нар бүгдээрээ чиний төлөө залбирч исэн. Яг энэ ариун сүнсний тасалгааг авахын төлөө бид нар залбирсан байхгүй юу гэж хэлэх үед Ники маш ихээр баярлаа. Тэр үед дахиад Есүсийг яг өөрт нь маш их хайртай гэдгийг мэдрээд тэнцээ маш их удаан залбираад суусан байгаа. Тэгээд найз нь хөөе одоо болно одоо явъя гэж сэрээд тэгсэн чинь юу вэ би энэ чинь залбирж ийн болоогүй штэ яасан чи дууссан юм уу гэсэн чинь энэ цуглаа маань дууссан бүх хүмүүс гэртээ ирсэн одоо 11 цаг болж ийн одоо баг сургуулийн хаалгаа барьлаа тэг хойлоо тэрнээс өмнө явахгүй бол болохгүй гэдэг тэгсэн чинь баг л өөрөө мэдлгүй бүхэл бүтэн баг 3 4 цаг бурхны өмнө ирээд залбираад суудсан. Тэгээ яг тэр гайхамшигтай цагаас хойшоо Ники яг үйлчлэлүүд, түүний гэрчлэлүүд маш хүчтэй, маш гайхамшигтай болж эхэлдэг байгаа. Тийм тэгээд удалгүй сургуулаа төгсөөд Глориатайгаа бас ингээд гэр бүл болох Глориагаа ингээд надтай гэрлээч гэж санал тавиад тий. Глориан ч гэсэн шууд зөвшөөрөөд тэр хоёр гэр бүл болоод анхныхаа одоо бурханд үйлчлэх тэр үйлчлэлээ Нью-Йоркт очиод эхлүүлдэг тий. Тэгээд Нью-Йоркт очисон чинь мэдээж нөгөө Дэвид гээд багштайгаа пастортайгаа байнгын холбоотой байдаг байсан учраас Дэвид нь тоор ингээд Нью-Йорк руу ирээчээ гэж гуугаад тэгээд Нью-Йоркт очиод яг тэр өөрийнх нь замаар явж исэн тэр л нөгөө хүүхдүүдэд үйлчлүүлэх зорилгын дагуу Нью-Йоркт Дэвид Ники Глори хоёрт нэг юм 3 давхар хаус тий байшин одоо ингээд засварлуулад аваад тэгээд тэндээ ийм одоо өөршгөн тийм хүүхдүүдийн төлөө хүмүүсийн төлөө ингээд үйлчлээч гээд ингээд үйлчлэл бол эхэлдэг. Дэвид бол өөрөө ерөнхийдөө гадуур явж тэр одоо ministry буюу тэр үйлчлэлийн тэр төвийг тэр чинь нөгөө нэг teenage challenge буюу одоо өсвөрийнхний юу гэдэг өсвөрийнхнийг ингээд challenge дуутсан тий одоо сорж байгаа нөгөө нэг өөрөө багадаа нөгөө анх нөгөө нэг chicken болохгүй тэр нэг аймхаа болохгүй тулд хүүхдүүдийг нөгөө нэг chicken болохгүй тулд өөрөө урагшаа гарч иржээс учраас яг тэрнийхээ дагуу бас тэр өсвөрийнхнийг ч гэсэн тий та нарыг ч гэсэн хэрв чаддсан бол наашаа гараад ир гэсэн байдлаар өсвөрийнхнийг одоо тэгж урайлан дуудсан team төвийг өсвөрийн одоо тийм хөгжлийн төв гэх юм уу team нэртэй team төвийг ингээд анх Глоритай хамтдаа байгуулад тэгээд эхэлдэг. Тэгсэн чинь за яг ингээд мэдээж тэр төв байгуулагдсан цагаас хойш мэдээж тэд ингээд хамтдаа залбираад олон тэр гудамжинд очиж те сайн мэдээ тараагаад тэр гудамжнуудын болон дээр очиод ингээд сайн мэдээ тараагаад том спикер тавьж агаад яриаал те. Тэгээд явж агаад хар тамхинд донтсон эсвэл архинд донтсон те тэр гудамжинд байгаа биеэ үнэлдэг болчихсон тийм айгүй хүнд хэцүү хүмүүс ингээд өөрсдөн дээр ингээд ирээд байсан тий тэр одоо өсвөрийн тэр хар тамхинд онцчихсон тэр хероин гэдэг ч юм уу марихуан за тэгээ цаашаага бүр судсаар нь тарьдаг бүр тийм амар хүчтэй хамгийн хүчтэй тэр хар тамхинууд донтсон хүмүүс маш ихээр цугларх болсон тэдний одоо төв дээр яагаад гэсэн бэ гэхээр эхний 1 2 3 одоо тэр хүүхдүүд ирээд үнэхээр өөрчлөгдөж чөлөөлөгдөд Есүс Христийг хүлээж аваад тэдний амьдрал өөрчлөгдсөн учраас тэрийг харсан олон тэр аддикт буюу тэр одоо донтсон хүүхдүүд яг араас нь цуваад өрс тэднийхаар ингээд дүүрэн болж эхэлсэн те бүр ингээд 3 давхар байшин чинь бүр ингээд 3 давхарт нь октууд нь тэгээ 2 давхарт нь хүүгүүд нь байдаг. Тэгтээ ингээд бүүн тийм хүмүүс цугтаа амьдарч эхлэх одоо болж байгаа. Нөгөө 3 давхар байшин дотор ч. Тэгээд Ники дээр нэг удаа бас яг тийм хар тамхинд донтсон. Тэгээд тэрнээсээ болоод одоо хар тамхинасаа болоод өөрийнхөө биеийг үнэлдэг болчихсон. Нэг тийм эмхтэй ирээд өөрийнхөө бүх юмыг ингээд яриад тэр амьдралд нь юу болсон тухайгаа яриад тэгээд эцсүүлд нь яг тэр төвөр дамжаад ингээд одоо Христийг хүлээж аваад те амьдрал нь өөрчлөгдөж байгаа тийм нэг эмхтэйгийн тухай бас нэг бүтэн бүлэг ингээд энэ номон дээр бол гардаг. Тэг ерөнхийдөө Ники Глори хоёрын одоо Нью-Йорк хотод тэр хийжсэн
тэр одоо үйлчлэл нь бол бүр маш өргөн цар хүрээтэй болсон болоод Дэвид бол гадуур одоо тэрнийг бүгдийг тижээх тэр санхүү мөнгийг зохицуулдаг, энтэнд очиж те номлолууд хийхдээ Никигийн гэрчлэлүүдийг ярьдаг. Заримдаа Ники өөрөө бас Дэвидтэй хамт тэр сүмүүдээр явж те үргэл цуглуулж ингээд өөрсдийнхөө министрийг ингээд тижээхийн тулд мөнгө босгох үйл ажиллагаа хүртэл хийдэг те. Ингээд асар их ажил хийжсэн боловч Никигийн дотор нэг ийм хүнд зовлон байсан нь юу гэхээр айгүй олон хүмүүс ирээд тэгээд нөгөө Христийг занн хүлээж авахгүй харин ч бүр ингээд улам хайж яваад тэгээд улам тэдний амьдрал нь ингээд дордоод тий бүр хэцүү болоод байсныг нь нэг өөрөө ингээд өөрөө дээрээ тэр бүх ачааллыг ингээд хитрхи хүлээж аваад тий сүүлдээ нөгөө тэр үйлчлэлтэй бүр ингээд шатаад би надаас болоод энэ хүмүүсийн амьдрал одоо сайжирсангүй ч гэдэм үү, энэ хүн энэ хар тамхи хайж чадахгүй байна, би их дутуу юм хийгээд байна, би болоогүй байна гэсэн ийм өөрийгөө буруутгасан өөртөө тэр хүнд ачаануудыг бүгдийг авч үүрээд би л энэ хүмүүсийн одоо хүмүүсийн төлөө ажиллах ёстой гэдэг ингээд өөрийгөө амар их шахсны улмаас сүүлдээ өөрөө нэг юм маш их тийм сэтгэлийн дарамттай болоод нөгөө үйлчлэлээ баг хийж чадахгүй хүрдэг те. Тэгээд эхнэр нь болохоор хажууд нь мэдээж тусал дэмжижсэн ч гэсэн ийм хэцүү байгаа юм чи нэг удаа хэдүүлээ гудамжинд гараад нөгөө хүмүүсүүд зүгээр гой сайн мэдээ яриа гэж хэлээд хуучин шигээ тэгээд нэг удаа тэгж за тгийгээд гардیں۔ Тэгээд ямар ч хэлсэн тэр тэнд очиод маш олон хүмүүсүүдийг цуглуулад сайн мэдээгээ тараагаад яриа зогсчихсэн чинь нүднийх нь болно нэг таньдаг хүн харагддаг. Юу илээгээ харсан чинь нөгөө Израиль гэдэг найз нь шоронгоос гарчихсан байдаг. Тэгээ найзаагаа хараад маш их баярлаад бүр гүйж очдөг. Тэгсэн чинь найз нь юу ч дуурахгүй шууд цаашаа алхахдаг. Тэгээ хойноос нь гүйж очиод гарын бариад чи намайг таньж байгаа үстэй Израиль би найз чинь биш дээ. Чи сайн уу чи хаана исэн бэ энэ хугацаанд би чамайг зөндөг хайлаа гэж хэлэхүүд найз нь юу ч дуураагүй. Гэтэ амар айгу тийм нэг юм сонин хүйтэн хүндий харьцаад зүгээр л гараа татаж аваад цаашаа алхахдаг. Тэг яг тэр үед зүрстгэл нь дахиад ингээд эмтэрдэг байгаа. Тэгээд гэртээ ирээд их нэртэй хэлээд уйлдаг те. Энэ бүх хүмүүсүүдэд би ингээд те үйлчлээ туслаад ингэж яхад би маш дутуу дуулмыг хийсэн. Миний бүр найз хүртэл өнөөдөр намайг орхиод те надаас урваад намайг бүр танихгүй хүн шиг надтай хандсан гэд. Тэгээд тэр бүх зүйлийг ягаад би ерөөсө боли энэ үйлчлэлийг би боли хаяа ерөөсө энэчнээс явъя гэдэг. Тэгээд тэр үед ихнэр нь тайвшруулад тэгвэл ямар ч хийсэн явъя гэдэг те одоо энэ үйлчлэлийг хүлээж өгье хүлээлгэн өгье гэдэг шийдвэр гарахаас өмнө одоо тэр нөгөө нэг бас нэг ментор буюу туслагч нэг тийм мундаг үйлчлдэг хүн байсан тэрнтэйгээ уулзчаад тэгээ шийдвэрээ гаргаарэ гэж хэлдэг. Тэгээ тэр үед яг тэр хүнтэйгээ холбогдоод ярилцаа харах үед те чиний зүрх сэтгэлд энэ шийдвэрийг гаргахад амар тайван байгаа бол зүгээр хийгээрээ бити санаа зовоорой харин амар тайван байхгүй болвол дахиад залбираад бодоод үзээрэй гэд. Тэгээ зөвлөгөө өгөөд тэгээд ямар ч байсан Ники ерөөсөө энэ үйлчлэлээсээ би татгалзъя гэд гарын үсгээ зураад өргөдлөө бичээд яг тэгээ Дэвидтэй өгдөг байгаа. Тэгээ Дэвид болохоор үгүй чи чадна штэ би чамд итгэж чинь яасан би завгүй чамааг ингээд хаяа явцсан учраас чи бас ингээд жоохон гомдсон байна уу? Яасан байна вэ гэд буцаагаад үлдээх гээд ямар ч гэсэн маш их үздэг. Гэхдээ аль хэдийн шийдвэрээ гаргацсан байсан учраас Ники бүх зүйлээ хүлээлгэж өгөөд эхнэрээ аваад Калифорни руу нисдэг байгаа. Калифорнид очиод Ники маань маш хэцүү нөхцөлд байдаг. Тийм мөнгө байхгүй тэр хоёр чинь бас нөгөө өнгөрсөн бүх тэр Нью-Йоркд байсан амьдралынхаа турш бүх одоо амьдралаа тий санхүү хөрөнгө мөнгө бүх юмаа л нөгөө нэг төвдөө зарцуулсан байсан учраас өөрсөндөө бол яг хувьдаа нэг тийм сайн санхүүтэйч байгаагүй. Тэгээд дээрэс нь Ники өөрөө бас яг энэ бүгдээс болоод нэлийн сэтгэлээр ингээд унаад тий нөгөө хүн амттай харьцаа болоод бүх нөгөө энэ тэндээс уг нь айгүйх тухайн үед бол маш их урьдлага ирдэг байсан. Энэ тэнд ингээд том одоо конференс семинарууд тий crusade-үүдээр ингээд одоо номлодог тий бүхний үед амжилтдаг байсан. Бүгдийг канселдчих бүгдийг болоод тэгээ гэртээ үндсэндээ яг юм тэтгэвртэй гарцсан хүн шиг тий нэг хэсэг ингээд амьдраад тэгээд байж сүмдээж явахаа болд. Тийм бүр сүмдээж явахаа байлаа сүулдэ. Тэгээ байж зүгээр л гэртэл судаг тий. Тийм нэг өдөр нэг тийм урилга ирдэг тий.
нэг одоо бас нэг том конференс болж байгаа. Тэгээд яг ийм өсвөрийн конференс болж байгаа. Өсвөрийн залуучууд тэр чи ирж өөрийнхөө гэрчлэлийг яриач гэдэг нэг юм урилга ирсэн. Тэгээд тэр урилгын яг гэд хүлээж аваад очиод ингээд ярих гэсэн боловч өөрийнх нь дотроос ямар ч тийм нэг юм хүч байхгүй те. Бүр нэг үнхэнц ингээд гэл тэгэл яг тайзан дээр гараад зүгээр л одоо нэг өөртөө тохиолдсон л амьдралаа гэл ярьдаг те. Тэгээд тухайн үед өөрт нь бол юу ч мэдрэгдээгүй ямар ч тийм ариун сүнсний тослогоо байхгүй юм шиг ингээл нэг тийм зүгээр ингээд өөрөөхөө ярьцсан. Тэгсэн чинь хамгийн сонин нь тэнд байсан бараг л те тэр маш том заал байсан амар том стадионы тэр тэнд сууж исэн баг бүх хүн шахуу урагшаага тэр алтер кол хийхэд урагшаага гарч ирж Христийг хүлээж аваад гимшээд тэнд байсан айгүй олон тэр залуучууд уйлаад өвдөгсөгдөөд гуугаад те тэнд ингээд хүмүүсээр залбиулж ахыгаа тэгж ингэж нөгөөтг чинь харахтаа гинтхэн бурхан намайг одоо ч гэсэн ийм байгаа байдлаар маань ч гэсэн ашиглаж байгаа юм байна штэ. Ашигладаг л юм байна гэдгийг олж хараад буцаад эргээд нөгөө зүрх сэтгэл дотор нь амар тайван баяр хөөрөөр ингээд дүүрээд те. Тэгээд яг тэр үед тэр урилгыг өгсөн тэр хүн нь ерөөдөө Никэдээ танилцаад тэгээд тэрнээс хойш нөхөрлөж байгаад Никэд нэг удаа те чиний дотор нэг нуугдаад байгаа юм чинь би мэдэж байна те. Чи little people гэж нэрлэдэг та те. Жижигхэн хүүхдүүдийг хэлж байгаа. Жижигхэн хүмүүс чиний дотор нэг тийм жижигхэн хүмүүст хүрч үйлчлэхийнсэн гэсэн тийм бодол мөрөөдөл байдгийг чинь би мэднэ гэж хэлсэн тий. Тэгээд тэгж хэлчихэд удалгүй нэгийг дахиад нэг конференст ураад нэгийг тэр конференс дээр яг өөрийнхөө гэрчлэлүүдийг ингээд яриад байж атал нэгийн араас $3,000 чек гэртэн. Тэр $3,000 чек ирсэн. Тэгээд тэр өөрийнх нь гэрчлэлийг сонссон хүмүүс тий зүрх сэтгэл нь хөдлөөд бурхнаар хөдөлгөгдөөд энэ мөнгийг одоо чамд зориулж өгч гинэ гэдэг. Ингээ $3,000 чек ирдэг. Тэгээд тухайн үедээ бол $3,000 гэдэг бол маш их мөнгө байсан юм шиг байна л да тий. Тэр чинь одоо 1960-аад оны үе гэсэн. Ингээд Ники маань нөгөө $3,000 аваад нөгөө жижигхэн хүмүүст зориулсан ийм жижигхэн байшин худалдаж аваад тийм төвийг их нэртэйгээ хамтдаа нээдэг. Тэгээд гудамжинд гараад хамгийн анх нэг гудамжны хүүхэд болтой нэг тийм хүүхдийн хажууд очиж суугаал те нөгөөдөгтэй чи яриа чи энд юу хийж байгаа яагаад чи гэртээ байхгүй ингээд тэр хүүхэдтэй анх ярьж эхэлсэн. Тэгээд нөгөө хүүхэд бол яг гудамжны тийм гэр оронгүй тэнмэл хүүхэд байсан. Тэгээд тэрийг аваад нөгөө төв дээрээ анх амьдруулад арчлаад сайн мэдээ ярьж өгөөд тэгээд дахиад гудамжинд очиод ярьдаг. Тэр хооронд ч бас нөгөө Израильтайгаа те бас нэг уулзж байгаа тий. Нью-Йоркод нэг том конференст бас урагдаж ихтгэл тавьж явах үедээ бурхны одоо номлол хийж явах үедээ Израильтай уулзахын төлөө ингээд залбирж байсан чинь Израиль нь өөрөө залгадаг тий. Чамааг ирцэн байгаа гэж би харин сонсоод зүгээр л яг нэг уцаар ярьсан юм аа гэх. Тэгээд нөгөөдөг чинь угаасаа залбирж байсан учраас маш их баярлаад Израильтай оройн уулзахаар болоод ингээд уулзсан чи Израиль нь хүнтэй суучихсан нэг юм бас нэг юм Порториконтэй нэг юм хтэйтэй суудсан нөгөөд нь англиар сайн ярьдаггүй. Тэгээд тэр оройно шууд Израилийн гэрт нь очиод нөгөө хэд чинь хамтдаа суугаад Израилийн түүхийг бас сонсдог. Тэгсэн чинь хамгийн харамсалтай нь яг тэр нөгөө хамгийн анх Израилийг хайж явсан тэр өдөр уг нь Израиль байсан юм байл. Арай нэг өөр газар очиод зогссон байсан юм уу мэдгүй. Тэд нар хоорондоо яг уулзаж чадаагүй зөрчсөн. Бүр Израиль хизээч хоцроогүй яг цагтаа уг нэрсэн. Тийм бүр цагийн өмнө ирээд хүлээж исэн байсан юм байна. Тэгээд тэр уулзаж чадаагүйгээсээ болоод нөгөөдөл чи хаяа явцсан чинь Израиль нь тэрнээс хойш гомдоод өстой энэ Христ итгэгч чинь тэр шал худлаа хүмүүс гээд бүр ингээд амар үзэн ядаа тэрнээс хойш бүр ингээд цаашгаа лав нөгөө гангийнхаа одоо тэр толгойлогч болж явж хагаад нэг хүнийг өөр нэг бүлгийн толгойлогчийг авчиад дөрүүлээ хамтдаа Израиль өөр нэг дөрвөн залуучуудтай хамт явж байгаа. Тэр нэг бүлгийн толгойлогчийг нэг нь тэр дотор байсан нэг нь Израиль бол биш. Нэг нь буудаж алаад тэгээд дөрүүлээ шоронд явсан. Нөгөө яг буудсан нөхөр нь болохоор 20 гаруй жилийн ял аваад Израиль өөрөө 6 жилийн ялаар аваад ингээд
Тэгээ гарч ирснээсээ хойшоогоо бас нөгөөдөг чинь тэр одоо шоронд хоригдж исэн гэдгийг хилэлгүйгээр худлаа яриад те амар олон жилийн турш ингээд ажил хийхдээ ч гэсэн ингээд шоронгийн хоригдол байсан гэдгээрээ хэлэхгүйгээр ингээд амар удаан ажил хийгээд явж исэн гэд. Ерөнхийдөө эхнэрийнхээ өмнө бас ингээд үннээ хэлээл те. Тэгээд яг Никитэй хамт сууж хагаад бурхныг хүлээж аваад Ник Израилийн төлөө залбираад бурхныг хүлээж аваад ингээд тухайн үед бол Израиль нөгөө л нэг тэр Геро буюу тэр харуудын хороол те тэр ядуусын хороол дотор амьдарч ирсэн. Тэгэл ямар ч мөнгөгүй амар хүнд ажил эрхэлдэг хүүхдүүд нэм тийм баахан зовлонд очиж ирсэн. Тэнгуут Ники нөгөө нэг тэр спонсор одоо хүнтэйгээ хамт явж байсан. Тэгээд тэр спонсор нь тэгсэн чинь Израиль өнөөдөр чамтай хамт одоо үйлчлэх болно гэд тэ бүх зардлын дагаад Израилийг гэр бүлээр нь Калифорни руу авч яваад Израильтайгаа хамтдаа ингээд тэр төв дээр үйлчлэх болдог тэ. Тэгээ үндсэндээ Никигийн айгүйх залбирдаг байсан сэдвүүд бол бүгдээрээ ингээд биелэлээ олж байгааг Ники хараад маш их баяр хөөрөөр дүүрээд тэ амар тайван өөрийнх нь одоо хийж байгаа тэр үйлчлэл нь хүртэл яг тэр өөрийнх нь хүслийн дагуу байгааг ингээд хараад үнэхээр тэр номон дээрээ бол маш гоёор илэрхийлж гаргадаг тий. Тэгээд бурхны хийж байгаа энэ бүх ажлуудыг харахтаа Ники маш их талархдаг. Тэгээд ном бол үндсэндээ Ники тэр хүүхдийн төвийг байгуулад явж байгаагаар тэгээд нэг өдөр ингээ их нэртэйгээ яг хүүхдийнхаа төвийн гадаа суугаад тий ингээд алсыг ширтээд ингээд байж байгаагаар ном төгсдөг. Гэхдээ яг тэр үед их нэртэй юу гэж хэлдэг вэ гэхээр Америкт байгаа энэ олон сүмийн том барилгууд дотор өнөөдөр гудамжинд амьдарч байгаа гэр оронгүй байгаа энэ олон хүүхдүүдийг яагаад тэр дотор ингээд орогнуулад гэр орон болгоод байж болдгүй болоо гэсэн бүр том юм одоо мөрөөдөл тээчгсэн дотроо асуулт тавьчихсан тий бурхнаас тийм том юмнуудыг гуугаад ингээд сууж байгааг нь Глория бол бүр мэддэг болцсон. Тэгээ Глория тэгтээ за Ники минь болно тий хангалттай зөндөө хийж ин тий яаж бодсон тэр бурхны ариун сүм дотор ингээл өглөө хүмүүс нь ирсэн чинь бөөн манай тий нөгөө нэг аригчин тамирчин гэр ороолынхаар дүүрсэн байж байвал ямар л олиг байв гэжтэй тэднэрт ч гэсэн хэцүү чи бас тэднийг бодох хэрэгтэй гэл ингээл тэгээ ер нь бол яг Никигийн тэр зүрх сэтгэлийн тэр өргөн байгаа тий тэр гоё өгөөмөр байгааг яг тэргээр ингээд айгуу гоё харуулсан. Яг энэ номын төгсгөл хэсгийг би асуун уншихдаа нэрээ манай Монгол улсад асар олон юм хүмүүс хүүхдүүд гэр оронгүй байна. Өнөөдөр саяхан хүртэл ингээл хүчирхийл амар сонь муухай гэмтэргүүд болж ин тэ годомжинд байгаа тэр олон хүүхдүүд өнөөдөр яаж амьдарч байгаа бол гэдгийг бодохдоо хин нэгэн Ники шиг ийм хүмүүс Монголд маань бас олон төрөөсөө Монголд олон ирүүлжүүлэх байдаг. Харин тэрний оронд олон сүмүүд бий болоосоо тэр сүмүүд дотор нь тэр удирдах байгаа пастор халагч нар нь бас яг ийм Ники шиг ийм халуун зүрх сэтгэлтэй үнэхээр тэр годомжинд байгаа аригчин, тамхичин, янз бүрийн одоо донтолтонд өртсөн тийм хүмүүсийн төлөө үйлчилдэг ийм олон хүмүүс бий болоосоо гэдэг бас хүсэл өөрийн ирэхгүй төрж исэн. Тэгээд Монголынхаа төлөө бас айгүйх залбирсан. Энэ номыг уншаад маш олон хүмүүс яг энэ Ники шиг өөрчлөгдөхийн төлөө бас би бурхнаас гуйсан. Тэгэд би бас өөрөө бас яг Ники арайч Ники шиг байсан гэж хэлэх нь хайшин. Гэтэл арх тамхи хэргэлдэг те ер нь бол нилээн тийм шоугчдаг тийм хүн байжгаад би бас яг төстэй төр ийм түүх надад миний амьдралд бас байдаг болохоор надад энэ айгүй тийм тод ингээд гүн гүнзгий туссан. Тэгээд үнэхээр хүний үгээр илэрхийлж баршгүй тэр гайхалтай зүйл шиг Есүс Христийг хүлээж авсан хүний дотор бол үнэхээр бурхан хийдэг. Тэрийг бол би үнэхээр баттай хэлж чадна. Өөрийнхөө амьдралаар бас гэрчилж чадна. Тийм болохоор энэ Ники Круз шиг өнөөдөр ч амьд байгаа энэ хүмүүс илүү олон болоод те олон залуучууд энэ муухай амьдралыг орхиж харин сайн сайхан тэр гэрэлгийгээтэй зам руу тэмүүлж алхаж ирээдүй хойч үеэж гэсэн бид нар энэ гэрэлгийгээтэй замаар дагуулгын сан гэсэн ийм хүсэл өөрөө ирэхгүй төрж исэн. Тэгээд ямар ч байсан энэ бурхны
хийж байгаа энэ гайхалтай ажлуудыг харахтаа үнэхээр энэ номыг уншиж дуусгахад бол тэгэхээр бид хоёр хоёулаа нүдэнд нулимстай тий баяр хөөртэй улам их гал дүрлэлсэн тий зүрх сэтгэл дотор улам их гал дүрлэлцэж бурхныг улам их гэрчил хийсэн энэ подкастта хурдхан шиг хийхсэн гэсэн юм одоо ориглон зүрх сэтгэлээ дүүрэн 2-7 хоног өнгөрлөө. Тэгээд ном маань 18 бүлэгтэй. Үнэхээр нэг уншаад эхлэвэл дууслаа баг зогсож чадхааргүй те. Өдөр шөнөгүй бодоол дараа нь яах вэ гэд ийм гайхалтай ном байсан. Тэгээд та бүхнийг бас яг номын өөртөө одоо худалдаж аваад уншаад үзээсэй гэж үнэхээр хүсэж байна. Олон деталууд байгаа тэр дотор олон сонирхолтой үйл явдлууд болдог. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэ Ники Круз гэж хүн амьд байгаа. Тэгээ энэ хүний энэ бичсэн номыг болоо алдарт одоо номлогч тий Evangelist Billy Graham хүртэл дүгнж бичсэн тэр үнэхээр гайхалтай байгаа тий. Тийм одоо мундаг ном байгаа шүү. Тэгээд гуй жалаагүй гэдэг ийм ном. Ники Круз бол одоо тэр асуудлуудаас цугтгаа болсон тий асуудлуудтайгаа нүр тулаад ялан дийлдэг тийм гайхалтай итгэлийн баатар болсон байгаа. Тэгээд та бүхнийг үнэхээр Ники Круз шиг тийм гайхалтай итгэлийн баатар болж бурхныг бас хүлээж аваад тэгэхээр тэр олныг тэр гэрэл гэгээтэй зам руу дагуулсан нэгэн байгаасаа гэж өрөөж байна. Тэгээд энэ хүртэл хамт байж бидний подкастыг сонссон та бүхэнд үнэхээр баярлалаа. Дараагийн подкаст хүртэл түр баяртай.